Хай, Тамиран. Мөртүүлэн. Кино цаашаа подкастын 2025 оны сүүлийн дугаар та бүхэндээ хүрч байна. Тэгээд энэ удаагийн дугаараараа Сонсогч нарынхаа явуулсан сториг уншиж байна. За тэгээд сонсогч нарынхаа явуулсан сабмишнуудыг бит хоёр өнөөдөр уншнаа. Тэгээд уншиж реакшн хийн. Ихэнх нь 2-7 хоногийн өмнө ирсэн дээ. Тэгээд 2-7 хоногийн өмнө өмнөх дугаар орсны дараа ихэнх нь манай нөгөө формоор ирсэн байгаа. Тэгээд та нар маань сторигоо үргэлжлүүлээ явуулсараагаа. Тэгээд сторигоо хуваалцсан энэ хүмүүстээ та нартай маш их баярлалаа. Тэгээд нөө ирсэн дараалалаар нь уншиж байгаа болохоор ерөнхийдөө ороогүй бол дараагийн дугаарт орно шүү. За тэгээд эхний сонсогчийнхоо сториг хамтдаа уншицгаая. Хай хоёроо сонсох туртай шүү. Өмнөх дугаарын Нябо залуугийн түүхийг сонсоод өөрийнхөө хуучин ажлын талаар бичмээр санагдлаа. Яг юу хийдэг ажил гэдгээ бичвэл хүмүүс сонсоод шууд мэдчих юм шиг санагдаад байгаа учраас тэрийг огтордохгүй байя гэж бодлоо. Нилээн ношуу болсон байж магадгүй, гэхдээ сонирхолтой байна гэж найдаж байна. Манай хуучин ажил 2 захиралтай. Ер нь бол товчхондоо би захиралтайгаа муудалцаад ажилласаа гарсан юм. Яг хамгийн сүүлд за одоо жинхнээсээ энэ газар цаашд ажиллаж чадахгүй юм байна гэж шийдгээсээ 2 сарын өмнө нөгөө захиралтайгаа бас муудсан. Хаяа энэ талаар бодохоор би өөрөө асуудал нь байсан юм болов уу гэж боддог нуугаад явах вэ хаа. Энийг сонсч байгаа хүмүүс ч бас тэгж санагдаж байж магадгүй. Би ямар ч байсан аль болох өөрийгөө өмөрөхгүйгээр болсон бүх процессыг бичих гэж хичээе. Манайх цөөхөн ажилтнтай стартап компани. Дандаа залуучууд, дарга цэрэг гэлтгүй бүгд найзууд, тэгээд нэлээд дундаа орсон харилцаатай болохоор заримдаа ажлын орчинд байгаагаа мартчихдаг. Энэ нь нэг талаараа давуу тал, бас сул тал болох нь бий. Нэрээ 2 эмэгтэй ажилтнтай, тэрний нэг нь би. Бид 2 дээрээ нэг шууд удирдлагатай. Би бүгднгээс нь 2-7 насаар 2-7 насаар дүү учраас бүх хүнийг ахаа ихчээ гэж дууддаг. Би сургуулаа төгсөхдөө 3 яам нэг гадны компаниас ажлын санал авчихсан байсан ч CV дээр гоё харагдах ажил биш, яг жинхнээсээ уур чадвар, туршлага хуримтлуулж чадах газар орно гэж шийдээд миний үндсэн мэргэжил биш ч гэсэн би өөрөө их сонирхдог, дээрээс нь ирээдүйн зорилготой нийцэж байсан учраас энд ажилд орсон юм аа. Тухайн үед хамт төгссөн найзууд маань том компанид ажилд орлоо. Манай ээж чи юун сонин газар ажиллах гээд байна. За өөрөө мэдж байгаа байлгүй дээ гэсэн маягтай байсан. Ер нь бол амар дургу байсан л да. Намайг ажилласаа гарахад хэлсэн шít гэж хэлсэн. Миний шууд удирдлага насаар хол зүрүүгүйч 10 жил байхасаа энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн учраас 7-8 жилийн ажлын туршлагатай их мундаг хүн байдаг. Гимн амар яхэр муухай аштай. Гэхдээ уур нь айгүй амархан гараад тайвширчдаг юм. Тэгээд уурлахааргүй юмн дээр ууралснаа мэдэнгүүтээ уучлаарай гэж хэлж юусоо чаддгүй. Зүгээр инээдтэй рил ч юм уу миний сонирхолтой холбоотой ивент энэ төр явуулаад байдаг. Nice. Явуулаад байдаг. Тэр үед нь би уур нь гарчгажтэй гэж мэддэг юм. Манай хүнийг ууртайг нь бүгд мэддэг ч тэр хүн байхгүй бол ямар ч ажил явахгүй тийм үн цэнтэй хүн учраас бүгд хүндэлдэг гэх үдэ. Миний үндсэн мэргэжил биш болохоор ч тэрөө би дөнгөж ажилд ороод бараг өдөр болгон 10-аас 12 хүртэл сууж ажилдаг байсан. Нэг хин нэгэн тулгаж шаардаад байгаадаа биш, би өөрийнхөө хүслээр тэгж суудаг байсан юм аа. Ээж тэрнээс болоод манай ажилд дургу дээрээ улам дургу болоод яагаад ингэж их ажиллаад байгаа юм, хүмүүсэнд дарамтлаад байгаа юм уу гэх болсон. Сүүлдээ дасаад тоохоо болчих байх гэж бодоодгүй тэгээгүй л гэдэг. Эхний 1 сар дуусаад цалингаа авах гэсэн чинь захирал нь туршилтын хугацаа учраас цалин 50%-аар бодогдно гэсэн шүү юм ярьж байна. Би ч аль хэдийн хөдөлмөрийн тухай хуулиа уншаад туршилтын хугацааны цалин үндсэн цалинтай яг тэнцүү бодогдох ёстой гэдгийг мэдчихвэсэн. Тэгээд бас амар хууль энэ төр ярихаар дэмий гэж бодоод анх цалингаа тохироход эхний сар 50% гэж юм огт яриаггүй дээ гэхэд хэлсэн чинь за би нэгтлэнтэйгээ яриад арай өндөрөөр тогтоолохыг бодъё гэснээр буцаж залгаад бүтнээр өгөхөөр боллоо гэж хэлсэн. Хүний цалин зүгээр өгчихгүй ингэж тэнэгцсэнийг нь бодохоор уур хүрээд анх дургу болж байсан юм. Өөрөө бас жоохон алдартай дүү хүн л дээ. Сошиал дээр лаг юм яриад байдаг болохоор бас анх танилцахаас өмнө хитрхийн өндөр хүлээлт үүсгээд тэгж санагдсан ч байж магадгүй. Тэгээд цалин бууснаас бараг 7 хоногийн дараа ажлын дундуур хоорондоо юм яриад байж байлаа. Нэгнээс юм асуугаад л. Яг төвлөрч байхад хажууд юм ярихаар төвхтэй байдаг ч гэсэн би ажилд ороод удаагүй тэнд байгаа хүмүүстэй танилцах дотносох шаардлага байгаа болохоор юм асуудал тэгээд л хариулдаг. Тэр өдөр зөөлөн хүчний бодлого энэ төрлийн талаар ярьж байснаа нэг нь надаас чиний хувьд хамгийн чухал асуудал юу вэ гэж асуугаар нь би боловсролын тэгш бус байдлаа энэ төргээд л цааш нь тайлбарлаад ярьж байсан чинь захирал яриа тасалж орж ирснэ. Мөнгө гэж шаахгүй юу гэж авдیں۔ Би бүр шок.
өөрийнхөө хариултыг хэлж байгаа юм уу? Эсвэл намайг цалингаа бүтнээр нь авна гэсэн болохоор тэгсэн юм уу? Бас л мэдэхгүй. Гэхдээ яг миний нэрийг дуудаад надаас асуугаад бит хоёр хоорондоо ярьж байхад тэгж дундуур орсон болохоор надад лав тухайн үед ёжилж хэлсэн юм шиг санагдаад улам дургу болсон. Тэгвэл яг вэ байн хамт ажиллаж байгаа учраас байнгын дургу байгаад байна гэж байхгүй л дээ. Манай тэр захирал бас ажилчдаа урамшуулах, хооронд нь нэгтгэж гэдэг юм уу? Тиймэрхүү жижиг үйлдэлүүд байн хийдэг. Асуудал гарсан байвал тэр доор нь ганцаарчилж уулзч ярилцдаг гэд зөндөө сайн талч бас байгаа. Би тэгээд ажлынхаа өчрийг нэг болоод гайгүй сайн перформанс үзүүлээд миний хийсэн хид хидийн юмнууд нэлээд амжилттай байсан. Тэрний ачаар ч юм уу ажилч эхлээд 3 сарын дараа шууд нэг том томилолтод ганцаараа явсан. Ажлын янжуугаар нэг төсөл хариуцаж авсан, том газруудтай хамтарч ажилласан, он гараа цалингаа нэмүүлсэн. Ажлынхантайгаа нэлээд дотн бараг нэг гэр бүл шиг л болсон. Гэхдээ бас сайнны хажуугаар сар гэж би анх нэлээд орой хүртэл суудаг болохоор ч юм уу багаар миний ажлын ачаалал надтай ижил ролтой нөгөө хүнээс арай илүү болоод байх шиг санагдах болсон. Нөгөө хүн чинь англи хэл мэдэхгүй юм чинь чи энийг нээч. Тэр хүн чинь энийг чаддгүй юм чинь чи ич гэх мэт маш бага. Тэгээд нөгөө хүн ч бас орой хүүхдээ цэцэрлэгээс нь авна. Би амжихгүй гингүүд тэр ажлыг нь би хийдэг ч юм уу. Эсвэл энэ сэдвийг сайн мэдэхгүй гингүүд би тэр хэцүү сэдвийг авдаг ч юм уу. Иймэрхүү дүү байдлаар би арай илүү ачаалттай, илүү хэцүү ажлыг хийгээд ижил цалин аваад байх шиг санагддаг болсон. Эхэндээ би нэг тоогоогүй. Угаасаа л миний хийх ёстой ажил гэдэг өнцгөр хараад нэрэл би хүүхэдгүй юм чинь миний гэр ойрхон орой суухан ч нэг их асуудалгүй гэж бодоод л ажлаа хийж дуслаа орой хүртэл сууж ажилладаг болсон. Тэр нөгөө хүн бид хоёр л хоёулахнаа эмэгтэй учраас хоорондоо дотно байн хамт өдрийн хоол идэн асуудлаа ярина. Хоёулахнаа эмэгтэй учраас ижил асуудлуудтай байсан л да. Намайг их ойлгож бас хүмүүсээс ч өмөрдөг байсан. Би ч ижилхэн. Ингэж явж байгаад би 2 сард нэг залуутай танилцаад үерхлээ. Мэдээж тэр хүнтэйгээ уулзах цаг гаргахын тулд ажил дээр шөнө орой болтол удаан судгаж багаар болоод илүү өндөр бүтээмжтэй ажиллаж эхэлсэн. Тэгээд ажлаа дуусгаад эрт гарангууд эрт гэдэг нь 18 цагийг хэлж байгаа. Ажлынхан за яасан болзоонд явах гэж байна уу? Залуу хүмүүс ястаа алж байна уу гэх мэтчлэн амар тэнэг комментууд хэлдэг. За. Надад бол нэг ёсны амар секси ч нөө. Тэг яг тийм ярьж байгаа байхгүй. Гал тийм рүүдэл юмэрч байгаа. Тэгээд надад бол нэг ёсны ажлын байрны бэлгийн дарамтчиг санагддаг байсан. Тэгээд л тоохгүй байгаа юм шиг худлаа энийгэд л гарна. Хитрхи дотн дундаа орсны гай юм уу да. Тэгээд иймэрхүү байдалтай байж байгаад манайхан 5 сард нэг том ажил юу гэдгийг нь хэлэх гэхээр ямар ажил гэдгийг тодорхой болох гэдэг нь хаа. Дээр ажиллахаар болоод манайд хуучин ажиллаж байсан хүн бас туслахаар боллоо. Энэ хүнийг Ану шууд удирдлага Гана гэж нэрлэе. Би хоёулантай дажгүй харилцаатай. Ану Гана хоёр төлөвлөгөөгөө гаргахдаа бид хэдтэй ярилцсангүй. Хоёулахнаа л юм хийгээд байсан. Тэрийг нь жоохон гайхсан ч гэсэн угаасаа урдах ажил их байсан болохоор юмаа хийгээд л явж байлаа. Тэгэд л хүмүүр өөрийнхөө үүргийн дагуу юмаа хийж байгаад нэг амралтын өдрөөр энийг яс хийгээд өгөөч гэж чат орж ирж байна. I don't get paid enough for this гэж бодоод харахгүй гүрилээ. Гол нь миний үндсэн ажлын хажуугаар би тэр ажлыг нэмэлтээр хийгээд миний ачаал нэмэгдээд байсан байхгүй юу. Тэгээд надад бонус ч байхгүй энэ ажил дээр оролцоогүй хүмүүст яг ижилхэн бартер авахар болсон. Тэр бартерыг нь би ашиглагч боломжгүй заа. Миний өөр ажилдаа давхцаж байсан. Тэгсэн чинь нэг дэх өдөр нь Ану ингэсэн. Ажил хүлээж авсан л бол амралтын өдөр байсан ч хийх ёстой гэж би боддог гинэ. Би бол дотроо Ануг өөрөө фриланс хийдэг болохоор л тэгдэг юм байгааз би бол чадахгүй л гэж бодсон. Тэглээж тэр хийх юм нь миний ажилтай жоохон холбоотой л болохоос яг би хийх ёстой гэсэн юм бол уг нь байхгүй. Сүүлд санаандгүй байдлаар олж мэдсэн юм нь тэр газар дан бартраар ажиллаа хийлгүүлээгүй мөнгийг нь Ану Гана хоёр хувааж авсан болж таарсан юм да. Энийг бараг захиралч мэдээгүй л байх. Би харин өөрийнхөө бартерыг аваад найздаа өгсөн. За тэгээд 6 сард нь шууд удирдлага маань надад энийг нэмж хийхээр болсон шүү гэд нэг ажил өглөө. Манайх 7 хоногийн ихээр бүх ажлаа төлөвлөдөг учраас би цухалдаад амжихгүй штэ гэсэн чинь юундаа уурлаад байгаа энэ төр гэдэл загнаад би дууга хурааж байгаа тэнийг юм шиг уйлаад тэгсэн чинь үгсэндээ уйлаад байгаа ингээд байж байсан чинь захирал над дээр ирээд хоёулаа тийшээ очиод нэг уулзуул гэж байна. Би уйлахай болж чаддгүй. Уг нь хүссэндээ уйлаагүй байхгүй юу? Цаанаасаа уйлаад байсан гэж. Тэгээд би захиралтай гүй би уулзмааргүй байна захирал. Гүй би уулзмааргүй байна гэд хэлчихсэн. That's so Gen Z of me, I know, my bad. Тэгээд манай захирал за тайвширхаараа хэлээрэй гэд явсан. Би тэгээд нэг газар ажиллаад сууж байж чат бичээд зүгээр энэ тоог л харцгаа гэд сарын төлөвлөгөөний зургийг скриншот хийгээд явуулсан.
Тэгсэн чинь манай захирал за энэ ажил чинь арай бага цаг орох юм чинь 0.5 энэ нь 1 энтер гэж оноо өгөөд тэд нарыгаа нэмснээ ийм ажил хийсэн байна гэд тоо бодоод эхлүүл яах вэ? What? Гэхдээ ер нь тэр тоог харсан хараагүй манай ажлын хүн болгон намайг яаж ажилтгийг мэднэ. Тэгэж тоо бодсон ч миний ажил зарим хүнийгээс 2 дахин их. Тэгснээ чи өөрийнхөө хийсэн ажлыг өөрийнхөө цалинтай матч хийхгүй гэж бодож байвал we seriously have an unmatched salary value expectations гэж мэгээд. Тэгээд би хэллээ. Ижлэхэн цалин авч байгаа, ижлэхэн ролтой хүмүүсийнхээ перформанстай харьцуулбал илүү шудраг гэж бодож байна гэсэн чинь үгүй ээ. Чиний ямар үүрэгтэй эсвэл хинтээ харьцуулагдаж байгаагаас чинь үл хамааран чиний энэ компанид авчирч буй үн цэнтэйгээ таарсан хэмжээний цалин чи бас авч байгаа гэсэн. Тэгээд чамд энэ шудраг бус санагдчих байна. It's okay to quit, call out and leave гэж авдیں۔ Тэгээд болоогүй заяа. Шийдвэрээ маргаашийн 4:30-аас өмнө хэлээрэй гэсэн. Би бүр дахиад шок. Яах вэ? Тэр хэлсэн юмныхан санааг бол ойлгож байна. Санал нийлнэ. Гэхдээ миний энэ компанид авчирч байгаа үнц нь бусад хүнийхээс бага гэдэгтээ би хизээд санал нийлэхгүй. Намайг яаж бүх зүйл чин сэтгэлээсээ хандаж ямар их цаг зарцуулж яаж шинийг сэтгэж хичээж ажилтгийг хүн болгон мэднэ. Би бүр энэ үгийг сонсоод итгээгүй голдоо ортол гомдоод шүнжэнгөө уйсан. Одоо бодоход хайр нь нулимс. Манай шууд удирдлага бит хоёр бол ямар ч асуудалгүй маргаашнаас нь шууд юу ч болоогүй юм шиг яриад эхэлсэн. Угаасаа байнга л болдог сценариолдоо захирал байнга ханд байдаггүй болохоор л амар санагдсан юм шиг байгаа юм. Энэ үйл явдал ингээд дуусаагүй л дээ. Би энэ өдрөөс хойш энэ захиралтайгаа юм дуурахаа болоод байж байсан чинь нөгөө захирал чат бичиж байна. Тэр хүнтэй энэ үед ерөөсөө муудалцаагүй байсан юм. Чиний шууд удирдлага бол карьерийнхаа эхэнд амар hard work, overtime хийсэн. Ийм байдалтай олон жил явсан учраас өөрийнх нь тэр хандлага өөр хүнээс мэдрэхтэр итгэлцэл үүсэх хүртлээр яг тийм үеийнхээ хүлээлтийг ихэнх хэсэгтээ нэлээд тавьдаг. Гэхдээ чамайг амар болтолчин шахахгүйгээр эхэндээ их таск өгч байгаад тэр мэдрэмжээ аваад яг хэцүү болсон үед чинь уулын тусалж орж ирдیں۔ Би бусад хүн тааруулж өөрчлөгдөж болоод байдаг. Гэхдээ энэ хүний хандлага хизээч өөрчлөгдөхгүй гэсэн. Тэр итгэлцэл үүсгээс өмнө хэдүүлээ ингэж драматад байгаа энэ төргээд. Тэгснээ би Facebook дээр life is not fair, get used to it гэсэн ишлэл хараад чамд амар шудраг бос мэдрэмж төрсөн гэсэн болохоор тэрийг яг нарийн тайлбарлаж харуулах гэж ChatGPT-гээс асуулаа гэж ChatGPT-ийнхээ скриншотыг явуулаад. Би бүр хэлэх үггүй болсон за. Тэгээд яжлмаар санагтаад тэгвэл та одоо ингээд асуугаад үзтээ. If life isn't always fair, does that mean we should accept unfairness at work? Тэгсэн чинь үгүй ээ. Чи эхлээд энийг уншилтаа. За тэгж явж байгаад миний ээлжийн амралт эхлээд наадан болоод дараа нь ажлын зугаалга энэ төргээд эвлэрэх маягийн болоод сүүлд нь тэр захиралтайгаа хоол идэж байсан чинь ах нь тэр үед ингэж бодож тэгж хэлээгүй шүү энэ төргээд бас арай ч уучлаарай гэж хэлээд доош орчихгүй л дээ цаадах чинь. Тэгээд байж байтал 8 сарын сүүлээр манад нэг шинэ хүн ажилд ороод гэхдээ надаас шал өөр ролтой хүн шүү. Дахиад л бүгдээрнгийнх нь найз. Ер нь хэний ч найз биш байгаад энэ компанид орж ирсэн цорын ганц хүн нь барыг биелэх. Тэр шинэ хүнийг надаас бус нь ерөнхийдөө таньдаг. Тэгээд ороод бас нэлээд удаагүй дундаа ороод эхэллээ. Нэг өдөр бөөндөө бас байртраар нэг ивент рүү явахаар болоод замдаа явж байсан чинь манай ажлын ах намайг намхан энтер гэж шоолж байна. Тэр хүнийг Сумья гэж нэрлэе. Сумья бит хоёр угаасаа байнга нэгнийгээ рейж бэд хийчлээ. Гэтэ би бол хизээч хүнийг өндөр нам бүдүүн ч юм уу ер нь өөрчилж чадахгүй юмыг нь бол оролцуулж жоок энэ хэлдэггүй. Тэгсэн нөгөө life is not fair гэж солиороод байдаг захирал маань шинэ хүнтэйгээ нийлээд намайг намхан энтер гэж шоолж байна. What the fuck тэр хоёр өөрсдөө бас намхан. Тэр танихгүй шахуу шинээр орсон хүнтэй нийлээд гуруула тэнхтээд байхаар нь уур хүрээд тэр орой дууга хурааж байж байгаад би төрүүлээд явсан. Сумьятайгаа маргааш нь хамт квизд орох байсан болохоор хүчээр эвлэрээд нөгөө захиралтайгаа байнгын бас ажил дээр харилцах шаардлага гардаг болохоор шууд зүгээр ажиллаа яриад л тэрийг баг марцсан. Тэгээд тэр шин хүн нь өглөө орж ирэхдээ хаа энтер гэхээр нь би дуурахгүй. Угаасаа нэг тэнийг юм шиг хүн өөртөө ярихгүй байхад ирээд хачаа рандом юм яриад асуугаад тэгээд амар их mansplain хийдэг заа юу иргүү. Надад анханаас таалагдаагүй. Гэхдээ ажилдаа бол сайн юм байна лээ. Би айгүй муухай зөрүү зантай байгаа. Зүгээр л марчихгүй дээ одоо бодоход. Тэгээд тэр хүнтэй нөх юм яриа болсон байж байлаа. Нэг өдөр манай ажил дээр нэгэн шат авчираад тэгсэн манай нөгөө life is not fair захирал. Би хочин болцсон амар гоё үү. Life is not fair захирал маань надад хэлж байна. Чи одоо цонхоо хаах гэж зовох хэрэггүй бол. What the fuck?
Шаттай болчлоо шүү дээ. Ажлын цаг чи яг дуусч байсан. Тэгээд миний уур гинт амир хүрээл хүнд оромжилж ханахгүй байна уу гэж хэлчихэд гараад явлаа. Тэгсэн чинь чатаар юу сүртэй юм бэ? Тоглоом штэ чи хизээ юм болцсон. Намайг ч гэсэн чи ингэж хэлдэг лээс. Би тэгээд хэллээ. Би та нарыг хэнийг ч өөрчилж чадахгүй юмар ч доромжилтгүй шүү. Танихгүй үнтэй нийлж хүн доош нь хийчихэд уучлаарайч гэж хэлж чадахгүй байсан уу гэж хэлээд л цааш нь хариу бичээгүй. Тэгсэн чинь за чи юм хүүтэн үндэ баймаар байх юм уу? Энд тэр гэснээр маргаашнаас надтай юу ч яриаггүй. Юу юм найз залуу юм уу? Харин тийм. Ажлын чатаар ажиллаа яриад бусад үед юм ярихгүй. Тэгээд хамгийн сонин тэр өдрөөс эхлээд ганцхан life is not fair ч биш бүхэн надтай юм ярихаа боллоо. Yikes. Нөгөө эмэгтэй маань өдрийн хоол идэхдээ албаар ганцхан надаас бусад бүхнээс хоол идэх үү гэж асуугаад бөөндөө гараад явчихна. Би яг 2-7 хоног ингэж ганцаараа өдрийн хоол идсэн баха. Тэгээд ажилдаа ирээд харах хүртлээр яг сүнс шиг хинтээч юу ч ярихгүй. Хөөрхийн манай найз залуу тэрийг сонсчоод өдрийн хоолны цагаар ирээд хамт юм идэхгүйгээд намайг дагуулад явдаг байсан. W boyfriend. Хамгийн их гомдсон хүн бол тэр нөгөө эмэгтэй. Би өөрт нь хамгийн их тусалдаг, надад байгаа асуудлыг хамгийн сайн мэддэг. Тэгээд тэр бүх процесс дээр яг хажууд сонсоод танаад байж байсан ганц хүн. Манай шууд удирдлага бараг ганцхан надтай юм ярьж байсан баха. Гэхдээ зөвхөн ажлын талаар. Тэгээд нөгөө захирал яг тэр үед ирэхгүй хэд тонсон болохоор сайн анзаараагүй. Нэг өдөр ирээд анзаараад надтай орой уулзлаа. Би бүх юмаа ярьлаа, уйллаа, тайлбарлалаа. Тэгсэн чинь ингэнэ. Би багада бас бүдүүн байгаад хүүхдүүд намайг шоолоод бла бла. Энэ ямар үдцэн захирлаа дээ. Ямар олон юм ярьд юм бэ? Та тэгээд одоо бүдүүн байна уу? Бүдүүнээ өөрчилж болж байна уу гэд би асуулаа. Миний намхан байгаадаа дургуун зүгээр намхан болохоор тэрэндээ дургуй биш, шал өөр хувийн нэг асуудал байдаг юм аа. Тэгээд манай захирал би чамд нэг юм хэлье. Чам таалагдахгүй байх. Гэхдээ чи нэг л өдөр ойлгоно. 10 хүн чиний эсрэг лайвал it's likely your fault гэсэн. Тэгэл би за энэ хүн угаасаа л надтай ярьж эхлэхээс өмнө чихээ бөглчихсэн би юу ч гэж яриад нэмэргүй юм байна гэж бодсон. Тэгээд чамд ингэн байран ажиллах хэцүү байвал зайнаас ажиллаарай. Тэгээд ажилласаа гарна гэж шийдчихсэн байгаа бол дараагийн ажил хүртлээр хэр удаан чамаагүй ингээд ажиллаарай гэд. Би тэгээд баярлаа гэд маргаашнаас нь зайнаас ажиллаад 2 дахь хоног дээрээ мань хүн чатаар ажил дээрээ ирэхгүй гэж шийдсэн юм уу гэснээр баахан юм асуугаад 5 дахь хоног дээрээ дараа 7 хоногоос эхлээд хийсэн цэгийнхаа тоогоор цалинж хуугээд тэгснээ амар баг дүн хилээд тохиролцохгүй байхаар нь за болий доо гэж гарсан да. Ингээд хэрвээ миний хэрвээ манай захирал надлуу ингээд chat GPT-гээс асуусан юм аа скриншот хийгээд явуулвал би ингээд би тэрэнд бол ингээд яг үнэхээр яг нөгөө TikTok-ийн түш нөгөө нэг sound effect. Тэгээд яг л тийм л бидрүү төрхөө. Нөгөө нэг юу би бараг сая ингээд цаас үзэг гаргаж ирж эхнээс нь ингээд red flag-уудын бүгдийг бичээ явдаг байж. There's too many. Тэгээд одоо бүр ингээд ихэнд нь гарч ирснүүдийг нь мартчихлаа аль хэдий. Йоо. Тэгээд ерөнхийдөө бол яг хоо тэр хөдөлмөрийн мүлжлэгийн асуудал бас аль хэдийн тэнд яваад шүү дээ. Харин тий. Одоо ер нь тэгэл амар Монголд гэхдээ амар common юм аа. Ерөөсөө энэ цалин бүтэн өгдгүү нэг энэ бартер тэгэл нэг юм бартер айгуу сони юм өгдөг. Тэгээд тэр нэг тийм одоо ийм ажил хийвэл ийм гэдэг үнэлгээ амар утгагүй. Тэр одоо юу гэж байгаа амар дураар байгаа байхгүй юу? Ерөөсөө ингээл анханаас тогтсон салнаа тэгэл яг ингээл аваад явах хэрэгтэй. Тэр чинь тэгээд performance одоо үнэлгээ хийвэл тэгэл мэдээж яг адилхан ажил хийж байгаа яг адилхан төвчнийхөө хүнтэй л харьцуулагдана гэхээс яхаараа ер нь компани тавьчихж байгаа value тийм тэнийг юм гэж үгүй стрич нь ягаад ч дүгнэх боломжгүй зүйл шүү дээ. Тэгээд дээрээс нь энэ компани нэг амар patriarchal дандаа яг эрэгтэйчүүд голсон хоёрхан эмэгтэйтэй тэгээ яг тэр нөгөө хоёрхан эмэгтэйтэй одоо нөгөө эмэгтэйд нь одоо хамт ингээд уулын дотноос эмэгтэй нь яалтчгүй тэр нөгөө нэг компанийнхаа уур амьсгал ажилтайгаа үлдэх тэр одоо нөгөө нэг юунаас болоод ингээд зайгаа бариад эхэлж байгаа байхгүй. Тэгээ тэгэнгүүтээ тэр ихч нөгөө нэг ихчийг харуул гэдэг нөгөө woman hate woman гэдэг шиг. Яг тэр ихч өөр ингээд амар муухай бас ингээд take advantage хийгээд яг хөө ингээд мэдээж одоо хамт ажилладаг хүн одоо хүүхдээ авахгүй ч юм уу ингээд тэр нөхцөл байдлыг бодолцож үзээл хаяа нэг туслах чинь байх зүйл миний бодлоор баг байхгүй байвал амар жоохон хүүтэн хүндий харилцаа үүсээд эсрэгээрээ ингээд уур амьсгал тиймэрхүү юмд амар нөлөөлөд
буцаад амар стресс болох юм санагдав. Тиймээс нэг хаяа нэгт ингээд туслаад би бинийг ингээд харж үзэх нь бол надад бол амар зүгээр санагдахгүй юу. Тэгээ тэгэнгүүт ингээд тэрийг ингээд харин ингээд байн ашиглаа те. Чи би одоо тхимч чи ичих. Би одоо угаасаа орой болгон хүүхдэд тэдэн цагаас тэгж авна. Тэгээ чи миний оронд энийг хийчихийгээд тим систем үүсгээд байгаа байхгүй ингээд тэрийг ашиглаад чи угаасаа хийх юмгүй завгүй завтай байж идэг үстэй чи хүүхдгүй штэ гэж тэгэж болохгүй штэ ямар өөрөө хүүхдтэй болсон штэ тэр чинь тэр энэ охинтой ярьж байгаад хүүхэд гаргацсан юм уу хашаа энэ охин хоёрын дунд нэг хүүхэд ширэлж байгаа штэ тэгэж арьцж болохгүй байхгүй юу тэгээ тэгэнгүүтээ тэр чи одоо яхаараа би ингээд зүгээр гудамжаар явж байгаа нэг ажилд орсон чинь гівгэнд хүүхэд ингээд хүүхэд responsibility нэг юм гараад ирж байгаа байхгүй тэр хүүхдийг цэцэрлэгсэн цагт навах. Тиймэрхүү тэнэг юм байж болохгүй шүү дээ. Тэр их чи ингээл эргүүлээд хариуг нь барьж авах хэрэгтэй байхгүй юу? Чи ингээд сайн надад тусалчлаа. Чи тэгээд одоо ингээд өнөөдөр эрт тармаар байна те одоо юу гэдэг чи нэг толгойч хөвдөд байгаа мó чи өнөөдөр эрт тар их чинь өнөөдөр ажил нь чинь их чинь харин нэг тийм тэр эмхтэй ингээд бас ингээд ийм хариу юутай авах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэгэнгүүт ингээд зүгээр ерөөсөө ингээд баярлаа гэл ингээд яг үнэндээ нэр баярлалаа зүгээр рефлекс нэг үг л хэлж байгаа. Ерөөсөө эргүүлээд хариу барьж байгаа юм ерөөсөө байхгүй юм шиг сонсогдлоо. Аваал энэ эргүүлж өгдөгөө юу? Тэр ямар азар найз залуу нэмэлт стресс биш байваа. Тийм найз залуу нэмэлт стресс биш байлаа. Тэгээд тэр ажлынх нь ингээ залуу угаас одоо ястаа тэр амар яг бас дундаарч тэнгүүтэй юм ингээ ямар ч нэг юм баундриг болчихж байгаа байхгүй. Старт ап дээрээс нь тэнгүүтэй баахан эрэхтэй тийм ойролцоо насны хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ тэнгүүтэй тэд нар ингээ нийлчээд ийм bro culture гад тэгээд нөгөө хамаг ямаярдаг ажил дээрээ ингээд ямар ч юм boundary-гүү тэгэл гэртээ хараал баг ингээд ажиллаас гадуур найзууд тэгээд тэнгүүд ингээл байнга 24/7 баг юм. Тэгээд ингээд нэг юм boundary байхгүй асуудал юм бол одоо тэгээд HR нь бүр амар чухал байх хэрэгтэй газар байгаа байхгүй. Энэ HR-тай муу гэмээр л газар л юм л да. Цөөхөлөө юм билээ шүү дээ. Цөөхөлөө ингээд стартап. Түүнээр нэг HR гэдээ ярьсан баха ихэнд нь. Тийм. Тэгээд асуудал дээр ярьчихсан. Тэгээ уртаж ингээд HR байгаа. Тэгээ тэнгууд нь HR-д дунд орцсон байхгүй. Тэгэхээр чи ямар хэрэг вэ? HR чи ер нь бол ингээд нэг юм офис дээр гардаг шиг ингээд ад үзэгдээд ингээд нэг юм булан суужаад ер нь бол тийм байх ёстой. Ер нь бол нөгөө хүмүүстэйг ер нь дундаа орж болохгүй ер нь тийм байхсан шүү дээ. Тэгээ ер нь бол одоо энэ юу гэж нь одоо тэр нэг life is not fair захирал маань бас инфлюенсер маягийн хүн гэсэн шүү дээ. Одоо тэгэл одоо нэг Facebook дээр ч юм уу нэг юм сүртэй ChatGPT-гээр бичсэн постнуудаа хийгээл тэгэл нөгөөх дээр нь хүмүүс лайк дараалаа ямар ухаантай үг гэж. Тэгээ нэг hustle 24/7 whatever тиймэрхүү юм яриа сууж идэг юм байгаа шүү дээ. Тэгээ та нар ингээд хажуугаараа заавал юм passive incomeтэй баймаа тиймэрхүү юм яриа сууж идэг юм байгаа. Тийм би 5 орлогын их усртэй. Тиймэрхүү төлөвлөгөө хүн байгаа юм шиг төсөөлж байгаа. Тэгээд дээрээс нь намхан уу ядчих. Тэ. No Ashton Hall тэрэн шиг нэг morning routine дээ. Morning routine тэгээд life is not fair тэр argument for амар байсан. Тийм би тэгтээ тэр ChatGPT бол арай тэндэг байсан. Тийм амар тэнэг байхгүй. ChatGPT чи ингээд чиний өгж байгаа аргументыг дэмжих тийм цаанаасаа одоо юу гэж өгдөлтэй тийм дүрмтэй чиглэлтэй юмэр ч юм дээ тэгээд ингээд зохиоцсон юм. Ингээл чи ингээд тэгдэг биздээ гэдээ асуувал урдаас тиймээ тэгэж харж болно гэсэн хариу өгдөг байхгүй юу угаасаа. Хизээч обжектив яг ерөөсөө нэг тийм fair юм. Чиний урдаас үгүй тийм юм гэж байдгүй. Чи буруу бодож чинь чи ингээд байна. Чи юм буруу байна гэд ерөөсөө чамд хизээч тэгж хариу хэлэхгүй. Тэгэн гот яг манай энэ жоохон дээдлийн үеийнхний ингээд технологиг ашиглаж байгаа намайг амар боодэр амар тэнэг ингээд технологийн ингээд одоо ингээд дээрээ тавьдаг. Ерөөсөө ингээд super intelligence маягаар ингээд тэгж бодоод ингээд дээрээ тавиад байдаг. Тэр чинь ингээд literally a tool гэж ерөөсөө хардгуу. Надад хамгийн хэцүү юм нь тэр нэг цалингаа бүр өгчдгүү нь л. Харин тий. Нэг ингээд тэгээ бас ингээд энэ охиныг одоо тэг буруудах юм уу? Хаши юу гэж хэлэх ингээд чи яагаад ингэж хичээж ажиллаад байгаа гэх юм уу? Тэгэж буруух юм болж байна уу? Хичээж ажилласныг нь буруутахаар ийм системд оруулчихад байгаа байхгүй юу? Амар тэнэг байгаа зү. Тэгээ яг юм нөгөө хичээл зүтгэлтэй ингээд юм хийж байгаа хүмүүсийнхээ нөгөө урам зориг ингээд алаа ичдэг. Анхнаасаа ингээд угаасаа ингээд хийж байгаа юмныхаа хэмжээнд хүн бас ингээд буцааж юм амаар штэ. Тэгэн гот тэрийг ингээд одоо хийх одоо галыг нэх юм уу? Тэрийг ингээд унтраадаг юм
Тэгээ улам ингээд дэмжээд улам ингээд дээшлүүлээд авч явахын оронд ингээд тэгээ тэр сэтгэлийнх нь галыг унтраагаад ахаарчаа. Тэгэл амар харамсалтай л байхгүй амар шинээр ингээд төгсөөд ингээд амар ажиллах ирч хүчтэй орж ирж байхад ингээд jaded хүн болгоод гаргаа явуулчих жоохгүй. Тэг манай яг энэ саяны сториг явуулсан сонсогч маань нилээн бухимдалтай. Бүр энийг яг ингээд аим шигтэй зэгцтэй ингээд гой битсэн мэт. Маш ойлгомжтой. Тэгээд үнэхээр яг GPT-гээр өвчүүлж байгаа. Chat GPT байгаагүй нөгөө хоёр давхар зураасаа гаагүй. Тэгээ OP-д маш их баярлалаа өстой гой битсэн байна. Тэгээд чиний талд байгаа шүү. Чиний зөв байсан. Тийм ерөөсөө чиний буруу юм энэ дээр им эрүүл ухаантай хүмүүс ингээд нийгэмд амьдарч байгаа гэж бодохоор арай гоё итгэж шиг. Тийм. Тэгээд гоё өөртөө таарсан илүү гоё healthy culture-тэй тийм одоо ажилд ороорой л гэж хүсэж байгаа. Яалтахгүй л үү. Яаманд бити ороорой. Тэгээ олдохгүй. Тэр гурав яаманд бити ороорой. Хүний амьдралыг алж идэрээ зүгээр сууч. Орж олон цаараа. Битгээ трийг битрас бити асуух гэж асуугаагүй ч. Дараагийн story. Сайн уу та хоёрыг үргэлж сонсдог шүү. Бас битгий рил болгож оруулаасаа гэж хүсэж байна. За. Би 17-тай төгсөх анги энэ зуны амралтаараа би хуучин ангийнхаа хөвгүүнтэй харьцаж эхэлсэн. Удалгүй уулздаг болсон өсвөр насны хүүхдүүд болооч тэр юм уу үнэхээр хөөрхөн байсан бүх зүйл үнэхээр нандан муухан хосуудаас дээр гэхэд болно. Тэр маань хөдөө би харин төвд сурдаг. Удалгүй хичээл орох болж бид хоёр холцсон юм аа. 10 сар хүртэл хөөрхөн байлаа. Төгсөг анги болоод ч тэр юм уу аль аль талдаа завгүй болов. Эхлээд дажгүй 2-3 цаг ярьдаг чат бичдэг байсан бол сүүлдээ чат бичих нь ч багассан. Олон цагийн сонгон сургалт гээд үүнийг тоохч сөхөөгүй явлаа. Удалгүй би хөдөө явж түүнтэйгээ уулзгаад нэг л тотно биш болчихсон байлаа. Түүний харц яриа надад хэлдэг үг нь хүртэл өмнөшгөө байха болсон байв. Нэг л өөр түүнээс хойш бид хоёр болсон. Надад яагаад ч юм уу өөр охинтой харьцаж байгаа юм шиг санагдсан. Түүнээс болсноос хойш тэр их л эмо олон сторинууд инстаграмда хийх болсон. Бид өмнө нь сайн найзууд байсан болохоор эвтэй болъё гэж бодоод нэгнийгээ дагахаа болоогүй. Миний дуртай дуунуудыг стори хийдэг байсан. Би түүнийг надад үнэхээр хайртай юм байна гэж бодсон. Буцаж нийлмээр байсан ч төгсөг анги болохоор хичээлээ хийхээр шийdzээ. Гэтэ түүнийг маш их санаж түүнд зориулж эхний бас сүүлийн удаа ганцхан стори хийхэд тэр над руу дажгүй юу зүгээр үү гэж ойр зүрийн л чат бичсэн. Гэтэл удалгүй би нэг зүйлийг найзаасаа сонссоо. Shit. Here we go. Тэр түүнийг өөр охинтой үерхэж байгаа бүр бидний найз охин гэж хэлсэн. Бид болоод нэг сарч болоогүй байхад надад худлаа санагцаа итгээгүй гэсэн ч миний дуртай дуугаар стори хийсээр л байсан. Би найзаараа асуулгаж хинд зориулсан талаар асуухад надад гэж хэлсэн ч энэ худлаа байсан. Бид хоёр 4 сар харьцаа тэр надаас үерхий гэж гуйгаагүй байхад надаас болоод удаагүй байхдаа үерхсэн нь надад маш хүн санагцаа. Манай сайн найз тэр охин бас экси-маань найз. Би сайн найздаа экстэй хайртай үргэлж бодоод хэцүү байна гэхэд маань намайг бодож нэг зүйлийг хэлсэн. Экс маань надаас болоогүй байхад нөгөө охинтойгоо харьцаж эхэлсэн. Бас надтай шууд чатлсан чат миний түүндэл зориулж клоус хийсэн сториг найзуудаа бас нөгөө охиндоо харуулчихсан байсан гэсэн. Бас надтай байхдаа нэх их догдлоогүй байсан талаараа хэлсэн мэс. Догддоггүй байсан талаараа. Зүрх үнэхээр өвцөн, хөөрхий найз минь хилдэггүй байж дээ. Чамайг ийм байгааг харахаар буцаад X дээрээ очиж байгаа юм шиг санагдаад хэлсэн гэж хэлсэн. Намайг л бодож үүнийг сонсоод хизээч ингэхгүй дээ гэж бодсон хүн маань ийм зүйл хийхэд маш их гомдож хэцүү байсан. Яаж хүн хайргүй хүнтэйгээ тэгж байж чаддаг байна гэж бодсон. Надад хэцүү байгаач би үүнээс илүү ёстой гэж бодсон. Гэтэл мартаж чадахгүй, бодлоо салахгүй, өөрийн мэдлгүй найзуудтайгаа түүний талаар ярьчихсан сууж байх юм аа. Яаж дээрдэх вэ? Яаж буцаж өөрийгөө хайрлаж эхлэх вэ? Анхны heartbreak амар sad юм бэ 17-той төгсгөнг. Ингээл хүнд итгэхээ болж эхэлж байгаа шүү дээ. Ингээ хүүхд алаа ичиж байгаа. Гэтэ ер нь бас тэгдэлтэй одоо ингээд хүн ингээд шархлуулж байгаа. Өөрийгөө бас шархлуулж байгаа гэдгийг тэр хүүхэд ойлгоогүй байгаа байхгүй. Тэр өөр хүүхэд ингээд энд ингээд
хүүхдийг ингээд сэтгэлийн шархлуулж байгаа. Тэгээд тэнд өөрийгөө бас эвдэлж байгаа гэдгийг ерөөсөй ойлгоогүй. Энд чинь ингээл яванда мэдрэгддэг юм л та. Яванда тэгэл би ямар piece of shit вэ гээл тэрийг ойлгоод эхлэхээрээ тэгэл амар depression унахаа ойлгохгүй л байгаа. Энд чинь нэг удаагийн юу болоод өнгөрөхөө тавтан нөө. Тэ цаашаа ингээл тэгээд бас тэр жоохон manipulative юм дээ. Тэр нэг story-нд харин тийм постлол ингээд ийм нөгөө нэг динжигнүүлээд байгаад байгаа ингээл тэг ингээл thinking of you гэл ингэж байгаа юм шиг мөртлөө ингээл яг ингээд нөгөө team хүмүүс юм team ойлголттой хүмүүс байдаг чинь ингээд би чамайг хүсэхгүй байна. Гэхдээ өөр хүн чамайг бас ингээд өөр хүнтэй байлгахыг бас хүсэхгүй байна. Тэ зүгээр чи ингээд зүгээр ингээд миний бодоод байж бас болоод байж гэдэг ингээд. Тийм тэгэл угаасаа хинийний second байх бол ямар шаардлага байхгүй хиндэж тэ бүгдөө л үнцэнтэй төрсөн. Тэгээд бүгдөө хинийний second байх шаардлагагүй. Яг энэ сэтгэлийн шархвал тэгээд үнэхээр яг цаг хугацааны ил асуудал байдаг л та. Тэгээд яг цаг хугацаа орж иж л тэгээд хамгийн гол нь найзуудтайгаа хангалттай shit talk хэрэг хийгээгүй гэсэн үг. Одоо ингээл үргэлжлүүлээд найзуудтайгаа тэрний талаар суугаад яриад shit talk хийгээл тэгэл тэнгүү найзууд ч игээл баг би анхнаасаа надад дургүй байсан гэж орж ирсэн. Анхнаасаа надад ч дургүй чи ингээд амар лэм амар ингээд ийм тэнэг амар ингэж надаа ийх өгчээсэн ингээд найзууд чи ингээд shit talk хийхээр чи ч гэсэн ингээд нөгөө нэг юм glass shatter хийж эхлэх байхгүй. Ингээд тэр залууг одоо бол ингээд нэг ийм юугаар харцсан байна шүү дээ. Ингээд нэг ийм айгуу юм гоё байдлаар ингээд чиний нүдэнд ингээд одоо санамжинд чинь ингээд үлдсэн байгаа даа. Тэгэнгүүт яг ингээд яг нөгөө нэг найзуудын тийм subjective яг тийм одоо яг өөрсдийнхөө бодож ирсэн яг тиймэрхүү нөгөө нэг үзэл бодлуудаа ингээд хэлж эхлэн штэ хөндлөнгийн тэгээ тэгэнгүүт ингээд чамд нэрэ тэгдэг байсан шүү дээ гээд ороод ирсэн шүү дээ. Нэрэ нэг жоохон тийм ч юм уу нэрэ тийм ч юм уу гэж орж ирэл тэгэл ерөнхийдөө багаар тэгэл чиний стандарт ахих юм уу да тэ одоо ингээд ийм хүн байд юм байна гэж сурчлаа одоо тий. Одоо ийм хүнтэй дараагийн удаа бол дахиж яахгүй. Тий, ийм зан чанартай ингээд юм байна. Ингэж хүнээр бас тоглож болд юм байна. Ойлголоо. Тэгээд угаасаа яг нөгөө тий нөгөө Fleetwood Mac-ийн дуу эдэн штэ. Dreams. Players only love you when they're playing. Тэгээд хэрвээ яг нэг тийм урлаг ч юм уу тиймэрхүү дээр сонирхдаг бол одоо бол ингээд жинхэнэ бүтээлт өөрөх ингээд тэр яг надхай гой гаргаад ингээд олцуулаад зүгээр ингээд Treasure Island юм бичдэг ч тийм үү эсвэл зураг зурдаг ч тийм үү дуу яадаг ч тийм яг хэрвээ яг ингээд одоо хэцүү байгаа ч гэсэн бас ингээд нэг юм зарим талаар ингээд одоогийн энэ мэдэрч байгаа шиг чинь юм гоё одоо heartbreak дахиж мэдрэгдэхгүй баха. Тэр нөгөө нэг анхны хайрын одоо тэр нөгөө нэг юм heartbreak ингээд арай хамаагүй илүү ингээд нөгөө нэг юм pure гэж байна шүү дээ. Арай юм нандин арай юм одоо нэг юм гоё одоо энэс хойш heartbreak-ууд бол дандаа хоорондоо ер нь бол баг адилхан байхгүй. Зүгээр нэг copy болоод тийм энэ heartbreak болохоор яг энэ одоо юу ч юм бол ингээд original тийм болохоор энийг бас ингээд яг ингээд одоо өөртөө айгуу гоё цаг зарцуул өөртөө одоо хичээлээ сайн хийдэг ч юм уу одоо хажуугаар нь дасгал хийдэг ч юм уу. Glow up хийдэг штэ нэг break up дараа. Үсэлтий тариулаарай. Гүй шууд шоолк шаа. Үсээ шоо бодвол яаганаар шууд чоол гэлээ. Ер нь бити. Жок шүү. Зүгээр хүний хувийн сонирхол зүгээр тэгж тэгсэн ч болно, тэгхгүйсэн ч бол хамаагүй заяа. Гэтэ яг үсээ тариуллаа гэд нэг амар тэгж юм өөрчлөгдөд байдгүй зүгээр яг өөрийнхөө нөгөө харах үнцгэн өөрчлөгддөг гэх юм уу? Тэ ингээд нэг юм тэр чин зүгээр л зөрөгтэй байгааг харуулж байгаа үйлдэл юм уу гэж би боддог шүү дээ. Энэ бүхэнд чи ямар ч буруу байхгүй. Тийм болохоор яг өөрийгөө хайр
өөртөө гоё цаг зарцуулж. Мундаг байгаас ингээд аль хэдийн өөрөө мэдж байгаа байхгүй ингээд би одоо ингээд яаж дахиж өөрийгөө харилж эхлэх үү гэдэг асуулт байсан байхгүй. Түүнээс биш ингээд би энийг яаж буцааж ингээд өөртөө сайн болгох уу гэдэг асуулт байгаагүй. Би тэгэхэд ингээд амар одоогийн хүүхдүүдээр ингээд бахархмаар байгаа тийм. Би амар хөвшин мэдрэж байгаа. Тийм болохоор угаасаа анхнаасаа чиний буруу биш болохоор энэ бүхэн чиний буруу биш болохоор өөрийгөө хайрлаа зогсоож болохгүй. Улам өөрийгөө илүү сайн хайрлах гэж л би юу нь бол яа та. Тэгээд угаасаа чи тэр залууд айгу гоёцсон байна. Тийм. Угаасаа чи бүр амар гоё хүн байна. Наад залууч нь угаасаа ингээд энэ чигээрээ явбал тэгээд нэг шавх руу юу гэдэг вэ? Шавх руу тийм юм бол. Шалны альчуур болно. Шат өөр юм хэлэх чинь. Тэгээд бас in personal нэлээ in personal имзэг одоо зүйлээ бидэнтэй суулцсан маш их баярлаа. Тийм. Гоё найзуудаар хүрээлэгдсэн байгаасай л гэж найдаа. Тэр охин ямар муухай охин бэ те? Тийм тэр охин онцгой охин байна да. Тэр охин бол. Тэгээ одоо тэгээ 10 жил нэг тиймэрхүү юм тэгэл байнгалуулж идэг л байх. Тэгээ угаасаа яг нөгөө 10 жил чинь нөгөө нэг нийгмийн хүрээлэл нь айгу жижиг яг тэр дотроо л өрнөд байгаа дотроо л өрнөж байгаа болохоор иймэрхүү юм биенийхээ өмнө үргэжсэн өмнөд өргөх нь ингээд амар байнга тохиолдол юм болчдөг болохоор тийм болохоор угаасаа ингээд бүр ингээд одоо ингээд амар гоё насан дээр штэ 17 яа so much ингээд амар олон гоё юмнууд ингээд ирж байгаа гэж боддоо гэ хатарчлаа тэгээ нөө энэ нөгөө охины нэг бас ингээд амар авахар юм ингээ манай дүүсэн бол ингээ би бүр амар магтахаар юм заяа. Хичээлээ бас бодоод байгаа байхгүй юу? Тэгээ хичээлээ түрүүн тавиад байгаа байхгүй юу? Тэгээ би за би хичээлээ хий гэсэн байхгүй юу гэдэг тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр ингээ амар хөөрхөн ингээ. Тийм тэр чинь бол айгүй зөв сонголт. Амар зөв сонголт. Чи ингээ өөрийгөө сонгож байгаа байхгүй юу? Тэр чинь бүр амар. Тэр чинь ингээ алитээ өөрийгөө хайрлаж байгаа гэж чинь юм. Тэгээд уусаа өөрийгөө тэгж түрүүндээ тавиад өөрийгөө хайрлаж чадж байгаа хүн л бусдыг хайрлаж чадах байхгүй. Дараагийн стори. Сайн хоёроо анх подкаст хийж эхлэх сургаар ууха тас за одоо юуг хаг шүмжлэх бол гээд амар токсик ауратай орж ирсэн чинь Reddit-ийн постнууд уншаад эхэлдэг юм да. Би амьдрал дээрээ тийм токсик юм шиг. Тэгээд гэж бодоод сонсоод байсан чинь айгүй хөөрхөн гэрээ цэвэрлэхтэй хоолоо ихтэй байнга сонсдог болоод шин дугаар нь гарахаар гэрээ цэвэрлэхтэй сонсно гэдээ хадгалдаг болсон доо. Nice. Anyways би одоо 19 настай гэп авчихсан нэг том толгойтой юу та. Энд сонин садан хөгжилтэй биш гэлээ магадгүй надад тохиолдоод байгаа зүйлийг мөн адил туулж яваа хүмүүст багч болов сэтгэлийн дэм болох болов гэж бодоод үүнийг бичгээр шийдлээ. Би жилийн өмнө төрсөн их чи алдсан. Тэр маань надаас 7 насаар ихч маш үзэсгэлэнтэй, хөгжилтэй, нийтж ухаалаг нэгэн байсан. Бусад сиблингсүүдийн адилаар хэрэлдэж, уйлалдаж, хувцаа булаацалтаж, гэрээ ажил дээр маргалдаж л өслөө. Баг-багаар томорхон ирээр бид илүү тайван нэг ойлгодог болж, урд нь ихчийн эсрэг би байсан бол удалгүй бит хоёрын эсрэг гэрийнхэн болж хувирсан. Игч маань их ганган бүр хаанч байхгүй хөгжилтэй нэгэн бас олон зүйл туусан учраас миний мэдэхгүй байгаа асуудлыг дорн л шийдэж өгдөг хүн байсан. Магадгүй хинээс ч илүү миний хамгийн сайн найз бас хамгийн мундаг игч байсан байх. I'm crying гэнэ. Игч маань их гоё амттай хоол хийдэг байсан. Юу ч яаж ч хольж чудгсан бүх хоол намттай. Жилийн өмнө намрын сүүл сард өглөө үүрээр игч маань гинэ тухайн алдаад унжсан тухай сонсоод би шууд л эмнэлэгт очсон. Ээж аав бид гурав зүгээрдээ удахгүй сэргэн гэж найзаар эмнэлэгт очиход игчийн маань цээжин дээгүүр маш олон ямар нэгэн миний мэдхгүй эмнэлгийн зориулалттай байх зүйлийг наачсан. Нөгөө миний зурагтаар л харж байсан зүрхний химнэл харуулдаг тэр төхөөрөмж байсан. Би өрөөнд орсон цагтаа ухаан минь орж гарч юу болоод байгааг ойлгож чадахгүй магадгүй шок гэдэг зүйл нь байх. Тэр л болоод шууд л газар суугаад чимээгүй уйлж эхэлсэн. Энэ миний төсөөлж байснаас ч илүү аимшигтай зүйл байсан учраас бас хэдхэн хоногийн өмнө ихчийн маань охинтойгоо тоглож байсан дүрэн санаанд ороод үнэхээр маш олон мэдрэмж мэдрэгцэн. Ихч маань нэг охинтой өглөөнөөс хойш сэрхийг нь хүлээж би гадаа дүүгээ саадуулах үүрэг аваад хамт тоглож удахгүй ээж нь зүгээр болноо одоо эмчлүүлж байгаа гэсэн үгсийг л давцаар байсан. Удалгүй эмнэлгийн коридорт сууж байтал дүүгэн дууд гих эрэхтэй дуу болоод ээжийн зүрхрэх сонсогдсон. Би үгүй байгаасаа гэсээр хумсаа хэмлэн сууж байтал нэг эмч намайг дуудан дагуулж авсаар өрөөний гадаа ирсэн. Аав минь намайг харсан даруйдаа нулимс дүүрнүүдээр аниаг нь алдчихлаа гэсэн. Би аавд тэрврүүлээд итгэхгүй байсан учраас зүгээр л сэргэнэ гэсэн бидтэй гэж хэлсэн. Намайг орох хэсгийг минь асуухад би яагаад ч айсандаа үгүй гэж хэлсэн.
Гэхдээ магадгүй ахиж ихчигээ харах боломж олдохгүй байх гэж бодоод зүгээр л хаалгыг татаа орсон. Энэ бол аимшигтай мэдрэмж. Төрүүхэн л хүнд амьсгалан унтаж ихчийг минь цагаан давуугаар бүтээгээд орхичихсан байсан. Гараас натахад хүүтэн ч гэсэн биеийнхэн дулаан нарилаагүй. Би зүгээр л ахиж тэрмээр инээлдээ зармаг идэн гадуур алхмаар байсан. Хамт унтаад өглөө нь чи хөрхөрдөг гэд хэрэлтэн сэрмээр байсан. Биеийн минь нэг тал алга болчихсон мэт санагцсан. Үүнээс цааш маш олон зүйлс болсон ч гэлээ хитрхи их нурших гээд байх шиг байна. Мэдээж одоо ихчгүй шинэ жил эзэнгүү төрсөн өдөр цагаан сар наадам аял зугаал өргөлж ирсээр л байх болно. Энэ бүхнийг давж гарах гэсээр аль хэдийн нэг жил болчихжээ. Надтай адил зүйлсийг туулж байгаа хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл нь хүчтэй байгаараа тэнхээртэй байгаараа гэх мэт үгс огт бишээ. Харин зүгээр л би чамтай эсвэл тантай хамт байгаа шүү гэдгийг мэдрүүлэх дулаан тэмрэлтэл байдаг юм лээ. Найзууд эсвэл хамаатан задан дунд чинь дотны нэгнээ алдсан нэгэн байдаг бол хаяа ч гэсэн залгаад ажил амьдрал хичээл суртлага нь ямар байгааг асуугаад уулзаад хамтдаа хоол идчихэж байгаарай. Хүнлэг бөгөөд өрөвдөх хүний зөөлөн чанар хизээд сул дорой байдал байдаггүй шүү. Мөн ойр дотны нэгнээ алдсан зов чаналж байгаа хүмүүстэй хэлэхэд бидний алдсан хайртай хүмүүс маань бидэнд хамгийн сайн сайхныг хүсч өөрсдийнх нь хийж чадаагүй, мэдэрч чадаагүй мэдрэмж бүрийг мэдрээсэй гэж хүсдэг гэдгийг санаарай. Та ганцаараа биш шүү. Одоо шаналж зовж байж болох ч гэлээ цаг хугацаа урсган хэрээр бидний хайртай хүмүүс өөрт зүрх сэтгэлүүдэд маань хадгалагдаж тэрвэд авч чадахгүй ч гэлээ үргэлж бидэнтэй хамт байх болно. Тиймээс амиа орлох үхэх тухай бодож болохгүй. Харин ч амьдрах ёстой шүү. Энэ үрээд энэ өчр гэхүү түүх гэхүү юм а дуусгая. Бүгдэнд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Та хоёртаа бас аз жаргал подкастын шинэ сериа бүсье. Кино цаашаа подкаст улам олуулаа болоорой бүгдэнд нь хайртай шүү. I'm being too emotional to be cool, so I'm gonna let this all out гэнэ. Амар үйлчлээ. Яа. За тэгээд энэ айгу ховын тэгээд айгу энэ нөгөө хэцүү одоо өөртөө тохиолдсон зүйлээ бид нартай хуваалцсан маш их баярлалаа. Тэгээд одоо подкастны араас тври. Тэгээд тэр сүүлийн тэр нөгөө нэг адилхан зүйлсийг дуулж байгаа хүмүүст хэрэгтэй зүйл нь нөгөө хүчтэй байгаараа тэнхээтэй байгаараа гэх мэт үгс биш зүгээр л одоо хажууд нь ингээд байгаа гэдгээ тэр мэдрүүлж явах. Хэн чухал гэдэг нь айгуу гой санагдлаа тэгээд. Их чинь өөрөөс нь бас нэлийн ихч байсан юм шүү нэ. 7 насаар ихч. Харин тийм их бодвол тэгэл аав ээжийнх нь оронд л өсгөж хүмүүжүүлсэн үнэн байгаа шүү дээ. Тэгээд айгуу мундаг хөхөд хүмүүжүүлж өсгөжтэй. Тэгж л бодогдлоо. Тэгээд Эмэр үлдсэн харин өвчнөр гэж ойлгох уу те? Тийм өвчнөр л бол та. Тийм. Яг тэрийн нарийн бол хэлээг байна те. Тэгэхээр ер нь юм ерөөсөө мэддэггүй байсан өмнө нь нэг юмтай л байсан юм шиг байна те. Тэгээд тэр нь гинт сэтрээд гэх юм уу? Одоо ер нь гэтээ хүнд өвчнүүдээр одоо өвчлөх нас амар залуучсан гэж юу нэг сонссон сүлийн үедэд одоо хорт авдрам авдрчин яг итгэн жилийн өмнө гэтэл дандаа ингээд настай хүмүүсийн өвчлөлтөг те нэг тодорхой 40-оос дээш гэдэг юм уу тиймэрхүү ингээд яг хүмүүст их хвчлэн тохиолддог зүйлсэн бол одоо ингээд залуу хүмүүсийн дунд ч гэсэн амар common илэрдэг болсон гэд. Тэгээд ер нь энэ тал дээр ер нь жоохон бас өөрсдийгөө амар анхаарч байгаарай. Ер нь тэв би дүнгиж хортой залуухан байна гэж бодохгүйгээр имлэг интерьер яваад жил болгон нэг удаа те бүтэн биеийн үзлэгт орж байгаарай гэж бас ер нь зөвлөе. Тийм ер нь тэгэл нөгөө одоо бас юм идэж уух хэрэглээнээс болоод гэх юм уу одоо юм ч амар хэтрүүлж хэрэгэлдэг болсон шүү дээ. Одоо сахар, давс юу ч байдгийг ингээд бүх юм л бидний нөгөө хэрэглэж байгаа юм бэлэн хоолнууд одоо юу гэдэг чинь дэлгүүрээс авч хэрэглэж байгаа бүх юм л ингээд тодорхой хэмжээд амар бага хэмжээгээр оруулсан гэсэн мөртлөө тэд нар чинь ингээд өөр юмнууд нэмэгцээр байгаа амар их болчдөг. Тэгэл мэдхгүй ингээд амар их хорлогдож байгаа юмнууд бас зөндөө байгаа юм шиг санагдуулсан. Тэгээд тийм талаас ер нь бие эрүүл мэндэ анхаараарай. Тийм тэгээд угаасаа нөгөө
бидний амьдарч байгаа амьдралын хэв маяг нийгэм угаасаа улам хурдтай улам юм яруу сандруу болоод байгаа болохоор угаасаа бидний идж ууж байгаа юмнууд бүгдээрээ л дандаа яг тийм хөдөө хөнгөн одоо яг юм хурдан амархан идчих одоо нэг дэлгүүр ороод аваа идчих ч юм уу нэг тийм хөдөө зүйлүүд болцсон болохоор тэгээд ялангуяа иймэрхүү өвчлөлүүд нэлээд залуужж байгаа гэж магадгүй гэж бодож байна. Тэгээд угаасаа бидний амьдарч байгаа одоо стресс орчин тэр бүх юмнууд нөлөөлөд яаж байгаа болохоор тэгэл яг үнээр бүгдээрээ бие бие чадлаараа өөрсдийгөө анхаараарай. Тэгээд юу нөөрийгөө хайрлах чинь л тэгэл бусдыг хайрлахын хамгийн ихний шат шүү дээ. Тэгээд одоо эрүүл мэндийн юу л гэж ойлгоод тэгээд ийм юм хэллээ л дээ. Тэгээд ямар ч байсан айгу сэтгэл хөдлөм сэтгэлийнхаа яг үгсийг хуваалцсанд баярлаа. Тэгээд ингээ бусдад бас урам зориг үг хариулсан үг хэлсэн болохоор бас их баярлаа. Тэгээд бас айгу гоё бичт юм байна. Айгу гоё. Тийм ээ. Яг дондор нь яг миний хаал 2-3 яг зогсон гаалтаа л тэгээд уншиж дуусглаа. Тэгээд Reddit-ээс яг орчуулад уншихаар ингээд нэг юм human touch нь алдчихад идэх те. Ингээ ягаад ч ингээд нэг гоё болохгүй байгаа нь ингээд амар мэдрэгдээд тэгээ хүмүүсийн өөрсдийнх нь яг бичсэнийг ингээд их хэл дээрээ бичсэн юм ингээд уншихаар ингээд нэг гоё ингээд яг ингээд мэдрэгдээд байгаа байхгүй сэтгэл рүү орж тэр яг сэтгэлийн үгс нь яг ингээд сэтгэлд хүрээд байгаа байхгүй баярлаа. Тийм тэгээд баярлаа. Дараагийн story. Сайн хоёроо энэ сториг унших өдрийн минь хамгийн хүлээ сонсдог подкаст хийдэг хөөрхөн хоёр хостоо түүхээ хуваалцж байгаадаа маш их таатай байна. Энэхүү ярих түүх маань жоохон мангар түүх болох байх уучлаарай. Мөн бие барилгүй шүүмжилж болно шүү. За өөрийгөө товчхон танилцуулъя. Би Солонгос сурдаг 19-тэй хүүхэд гэхүү залуу гэхүү ямар тааж эрэхтэй шүү. Мөн миний ярих түүхэнд дурддах хоёр охин дурдъя. Нэг нь 19-тэй, нөгөө нь 25-тай. 19-тэйг нь Жавха, 25-тайг нь Чука гэе. Учир нь энэ хоёр хошин шогийн энэ жүжигчтэй төстэй би царай гэдэг. Би тэрийг нь бол чараагаасан юм. За би 19-тэй маскын жүжигч. 19-тэй Жавха, 25-тай Чука. Хоёулаа маск мөн үү? Тийм маскын жүжигчтэй. Нэг юутай хошин шогтор тоглоод иддэг нөгөө нэг нэр л тоглодог шүү. Миний специфик санаж байгаа нөгөө нэг юм юу ягаад нэг юм юуны бүх нэртэй нэг юу гэдэг штэ. Тамирынхантай тэрэн дээр санагч. Жавха Чука хоёр надаас сүүлд Солонгост ирсэн мэдээж манай сургуульд монгол хүн байдаггүй учраас бид шууд найзууд болсон. Бид баг багаар хамт цагийг өнгөрөөн хоол идэж жирийн найзууд шиг л байлаа тэрний өдрийг хүртэл. Ямар юу болчихв. Бид нэгэн өдөр хоол идэх гэж байгаад ууж суухаар болсон юм л да. Уучлаарай насанд хүрээгүйгээс сархад хүрсэн юм байна гэнэ. 19 гэсэн дээ. Тийм. Солонгост омог. Чукагийн ууцгаахаар болоод тэднийд очин үргэлжлүүлэн байж байгаа хэрэгтэй штэ. Би үнэхээр багасаа Чука Чавха хоёрыг ингээд ерөөсөө ялгадаггүй байсан байхгүй юу? Нэг хүн гэж боддог байсан гэж байна. Тийм амар адилхан санагдаад. Тэгээ одоо ингэсэн чинь ерөөсөө нэг л хүн бодогдоод болдгүй. Чука нь хэдтэй нэлээ? Чука нь 19-тэй. Чука нь 25-тай. 19-тэй Жавха Чука нь 25-тай. Тэр амар гоо. За Чука нь 25-тай. Чукагийн ууцгаахаар болоод тэдний точин үргэлжлүүлэн нилээн их ууцгаан цогтцоовоо. Чука хамгийн ихэнд тасраад унтсан. Жавха бид хоёр үлдсэн юм аа. Ууж дуусгаад унтахаар болов. Би ч тасарсан. Нэг мэтгэд хоёр давхарт бид гурав шахацалтсан нэг оронд унтаж байваа. Би ч голд хэцүү тухгүй мөн эмхтэй хүнтэй ойртох дуртай биш учраа бид энгийн найзын харилцаатай мөн тэдэнд эвгүй мэдрэмж төрүүлэхээс имэн шуудхан бууж тусдаа унтсан юм. Нэг мэтгэд Чука миний хажууд ирчихсэн. Намайг тэрвэрч илж таалан оролдож эхэлсэн. Би ч хөдөлж чадахгүй оюун ухаан байгаад байсан. Амар согтоод нөгөө биеийг хөдлөхгүй. Уучлаарай үүнийг хэлж болох үгүйг нь мэдэхгүй бол уншихгүй орхорой гинэ. Эргэтэн маань өмдний цаанаас тэмтрээд өмд тайлах гээд. За. Би ч айлд хувцсгүй унтаж чаддгүй тэгээд тэлээ гих зэргийг тайлах гэж их оролцсон. Тэр үед үүрээр Жавхаас сэрэн биднийг дуудан сэрэвэ. Би ч баг зэрэг сэрж ухаан орж чадав. Яг сүнсэн даруулна гэдэг шиг бүгдийг мэдээд байгаа хэрнээ унтаа байдалтай болчихсон байсан л да би. За тэгээд энэ өдөрч дуусан
хэсэг надад эвгүй оргиж гайхах маягийн байсан ч би ч нэх их зүйлс бодлого сар гарan болвоо. Түүний дараа би Чукагийн IG story-ноо Солонгост байдаг найзыг нь олж мэдэж тэр их хөөрхөн охин байсан хүнтэй зүйрлвэл яг Лана Del Rey шиг аура болон төрхтэй хортой охин байсан. Түүнийг Лана гэж дуудаад явъя. Би ч Ланаг их сонирхон яаж танилцах учраа ололгүй 2 сар гаруй явсан юм аа. Зүгээр шууд чатаар ороод ирвэл аниулах магадлал өндөр гэж бодон Чукад хэлэхээр нэг өдөр шийдвэ. Намайг Ланатай танилцуулаад өг гэж. Би болон Чука Жавхатай хамт дахин нэг өдөр ууж суухаар болон Чукагийн дуулдалтав. Бид ч нилийн халаад би Чукаг дэлгүүр явъя гэж хэлэн авч гараад Ланагийн тухай хэлв. Ланаг юу гэж боддог танилцах хүсэлтэй байгаагаа. Гэхдээ тийм seriously танилцуулах шаардлагагүй зүгээр монголчуудаараа уулзъя хоол идэе дуудаад өг. Тэр үед нь би танилцмаар байна. Танилцаад намайг тоохгүй бол тэрлээс тоовол гоё болж үрхийг хүсэж байна гэж хэлв. Гэтэл Чукагийн дуурлан Ланач нь өдөр бүр өөр залуучуудтай уулздаг янхан. Одоо бүр нэг залуугийн өдөр болгон гэртээ харилгүй очих хондог. Тэр чинь бараг л найз залуутай гэсэн үг гэж дуугаа өндөрсгөн хэлэн гэрлүүгээ орчихов. Би ч араас нь ортол Чука орондоо орчихсон. Жавха та хоёр дэлгүүр яваагүй юм уу? Би л явхаас гээд бид хоёрыг өстой муухай байдалтай хаяад гарав. Чукач над руу гинт ид зүйл ширээн дээр байсан аяхтай снак удирдлага чихмэл дэр авч хідэн элдвээр хэлж эхлэв. Би ч тоолгүй орхисон сүүлдээ надаас асуулт асууж эхлэв. Чи намайг юу гэж боддог вэ гэхэд нь мэдээж би чамайг найзаас өөр нүдээр хардаггүй гэхэд тэр би тэгвэл чамайг өөр нүдээр хардаг. Би чамайг сайхан залуу гэж боддог. Би чиний үнэрт дуртай. What the fuck? Би чиний цамцыг орой болгон үнэрлж унтдаг. Хөөе цамцыг чи эзэн авцъя бэ. Гих зэрэгээр creepy зүйлс хэлж эхэлсэн. Өмнө нь би Чукагийн гэрт цамцаа мартаад явчихсан юм аа. Shit. Би чамайг найзаас өөр нүдээр хардаггүй. Хардаг гэвэл ихчил гэж боддог шүү дээ хэмээн хэлсэн учир нь чи 25-та би 19 хүрж байна хэмээн тэднийд ч ийм awkward байдалтай удаан байхыг хүсэхгүй гэртээ харсан юм аа болж. Бидний найзын харилцааш байхгүй олж бид тааралтаа болсон. Гэхдээ би бууж өгөөгүй. Ланаг би стил сонирхсоор байсан. Мөн Чукаг өдөр бүр өөр залуучуудын гэрт хондог гэдгийг худлаа хэлсэн байх магадлал өндөр гэж бодсон тул шууд Ланатай IG-гаар дагалцсан танилцахыг оролдов. Гэвч дажгүй харилцаа дөнгөж өрнөн танилцаж байтал гинтэл тэр намайг гостлон алга болов. Тэгнэлтэй. Би ч их зүйл хүлээгээгүй учраас хаягдсанаа ухааран болоо 7 хоногийн дараа нэг зүйлийг Жавхаагаас олж мэдэв. Ланатай ажигаар танилцах үед миний талаар Лана Чукагаас энэ яадаг гай вэ? Надтай танилцъя гэд байна. Ямархуу залуу вэ гэж асуух үед наадах ч онцгүй хүн танилцаад хэрэггүй цалин бахтай царай муутайгаа мэдэхгүй муухай хүүхэмсэг надтай хүртэл сексигийг оролдож байсан. Би тоогоогүй хайсан учраас дараагийн байн чи болсон байна гэх зэргээр миний талаар Ланад хэлсэн байсан. Гэтэ би бүхнийг хайсан энэ муухай хүмүүстэй ахиж нийлхийг уулзахыг хүсэхгүй байгаа учраас холбоо тасалж таарсан ч танихгүй л мэд зөрдөг болсон. Мөн анханасаа Ланад ийм тэнэг ойлголт төрүүлчихсэн болохоор танилцъя гэхээж болсон. Гэтэ Чука одоо болтол миний буруу намайг муу хүн бас эмэгтэй хүнийг ойлгодоггүй эргүүмтэр боддог бололтой. Үнэхээр энэ явдал үнэхээр би буруутай юу? No. You were sexually harassed. Yes. Тийм биеийн хүчрхийлэл төрсөн. Тэгээд жүжигчэндээ муухай юм да. Жүжигчнэр бодоод. Тийм жүжигч яг би ингээд тэр жүжигчийг тасалгүй бодоод байсан. Би бүр ерөөс нэг л хүн бодоод байгаа заяа. Тэгээд ингээд яг тэгээд тэгсэн чинь штэ энэ одоо ингээ хоёулаа согтуу байхад ингээд consent энэ ингээд бас нэг жоохон murky болдог штэ. Гэхдээ угаасаа you were unconscious. Угаасаа яг манай энэ OP өөрөө юу яах одоо нөгөө нэг team гэж одоо хэлээгүү. Тийм. Ямар ч хариу гаргаагүй гэдэг чинь өөрөө хүчрхийлэлд ингээд хариу өгөх боломжгүй байгаа үед ийм юм ингээ хүн нэгэн би энэ ч хүрээд байна гэвэл тэгээд хүчрхийлэлд өртөж гинэ гэсэн үг ээ. Ингээд зүгээр ганцхан үгүй гэж хэлж байгаа чинь яг үгүй гэж хэлж байгаа биш. Тийм бас яг ингээд юу хэлэхгүй байна гэдэг чинь бас ингээ хүн үгүй гэж ойлгох хэрэгтэй. Тийм гэж хэлээгүй бол бусад бүх тохиолдолд нь үгүй гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ ямар амар идэв ингээд яг дагаад ингээд яваад амар creepy хүүхэн бэ. Угаасаа тэгэл яг энэ бол ингээд угаасаа хүчрхийлэл гэхээр заавал эрэхтэй эмэгтэй дүүлдэг үйл биш. Ингээл
эрэгтэй хүнд ч гэсэн ингээл тохиолдчихлоо зөндөө л болж байгаа. Тэгээ энийг мэдээж ингээд одоо ингээл нөгөө одоо эрэгтэй хүнд ингээ ярихаар эрэгтэй хүн нь эрэгтэй хүндээ ярихаар чи тэгээ бавчихгүй яасан гэх байхгүй. Тийм үстэй. Зөвөр чамаа гин үгээ хэлэхээр амар идэт. Тэгээ юу нь бол тэгээ эрэгтэй хүмүүс ийм үдөө нөгөө бас юу гэж хүлээж авдаг. Эрэгтэй хүнийг хүчрхийлнэ гэдэг одоо бэлгийн одоо тэр их ч одоо юу гэж дарамт юу эрэгтэй хүнд бэлгийн дарамт одоо юм үзүүлэхийг одоо ингэж яг нэг бас тодорхой хэмжээнээс serious байдлаар хүлээж авахгүй тохиолдлууд байдаг. Тийм чи завшсан юм шүү гэдэг байдлаар хүлээж авдаг. Эрэгтэй хүмүүс ингээд зүгээр 24/7 бэлэн байж ах ёстой ч гэдэг юм уу 24/7 хинтээ чамаагүй ингээд секс ихэд бэлэн гэдэг тийм ийм ойлголт одоо нийгэм давмгаалдаг тэр нь одоо юу гэдэг чинь бид нэр үзэж хардаг кино одоо юу гэдэг чинь тэр бүх медиа тэр бүх юмудаас ингээд ийм ойлголт ингээд төрүүлсэн тэгэнгუთ эрэгтэй хүн ийм байх ёстой гэдэг тэр юунаасаа болоод эрэгтэй хүмүүс тэр бодлоосоо болоод хохироод иймэрхүү нөхцөл байдлууд амирх үүсдэгэ. Тийм болохоор хамгийн гол нэгдүгээрт наад хүнтэйгээ дахиж хизээж битий уулз. Тэгээд наад хүнсээ зүгээр л холбоогоо ингээл тасал зүгээр ингээл та нар ингээд нэг сургуульд гурвалхнаа Монгол энэ төр үнэндээ нэг тийм баярлаад ах юм ер нь биш. Тэр яг иймэрхүү нөхцөл байдлууд амирх байдаг л та гадаадад ингээд яг нөгөө амар ганцаардсан үед амар ханиулдаг. Тэнгууд нөгөө хүмүүс нь яг үндэ ийм ерөөсөө айтайхан хүмүүс байдгүй зүгээр л яг нэг хэлээр л ярьдаг. Тийм л хүмүүс байдаг. Тэгээд яг нөгөө хүмүүстэйгээ ингээд уулзаад ингээд явдаг тиймэрхүү тохиолдлууд гадаад одоо сурж байгаа нөхцөл байдал амирх байдаг. Тэнгууд тэрнээсээ болоод ямар нэг иймэрхүү зүйлийн хохирогч болоод үлдэх амар өндөр магадлалтай. Тэгэл тэр амар надад бүр амар creepy байлаа ялтчгүй чи ч гэсэн ингэж creepy OP ч гэсэн ингэж creepy санагдаж байгаа нь ингээд үнэхээр valid шүү. Чиний ингээд мэдэрч байгаа мэдрэмж чинь үнэхээр ингээд тэ acknowledge хийж шүү бид нар ингээд тэ үнэхээр ингээд ингэж хэлж байгаа байхгүй тэр эмэгтэй юу гэж хэлсэн нэхлээр чиний үнэр надад таалагддаг би энийг үнэрлдэг гэдгээрээ би ингээд чамд ингэж их ингээд аттрактлоод ингээд чамайг ингэж таалж байхад чи баярлах ёстой гэж хэлээд байгаа байхгүй чи тэгж л хэлээд байгаа байхгүй чи бити хөөрөөдөө баг л тэгээ чи ингээд би чамайг ингэж таалж агаад ингээд те ингээд юм entitled юм хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ бас энэ бас нөгөө нэг юуны асуудал бас надад орж ирж байгаа юм шиг санагдлаа. Насны зөөрөө. Тэ амар тэрийг ашиглаад байгаа. Тэ 25 та гэдэг чинь аль хэдийн насанд хүрсэн эмэгтэй хүн. Power dynamic амар. Тэгээ манай OP өөрөө ч гэсэн хэлсэн шүү дээ. Би одоо залуу хүүхэд хөө ийм хүн байна. Ингээ өөрөө хүртэл ингээ үлэн зөвшөөрж байгаа. Тийм болохоор одоо дүнгижл одоо яг 20 хүрээгүй дөнгөж 19 хүрж байгаа одоо өсвөр наснд дууссан ч гэхэд хэцүү ийм нөхцөл байдал дээр одоо тэр насанд хүрсэн эмэгтэй хүн ингээд бас ийм тийм насны юугаа ашиглаад ингээд чамаа gaslight хийгээд иймэрхүү юм оролцсон байна. Тэгээд энэ бол айгүй ноцтой амар ноцтой санагдлаа надад л. Тийм тэгээд мэдээж одоо яг ямар ингээд мэдээж өөрөө л шийтгэл ах л та. Энэ одоо ингээд гадны хүмүүсээс ингээд одоо тийг ингээд гэх юм ерөөсөө байхгүй. Чамд яг ямар мэдрэмж төрж ийн тэрийг яг бодоол энэ талаар ямар арга хэмжээ аммаар байна. Тэр бүхнийг чи ингээд яг өөрөө бодож өөрөө ингээд шийдвэрт хүрэх хэрэгтэй. Тэгэл мэдээж одоо хилтэй устай хүүхд юм чин нэрнгээсээ бүр яг Reddit дээр ороод энэ талаар зөвлөгөө авч болно штэ. Илүү олон хүнд илүү олон нөгөө нэг нийгэм соёлоос гаралтай юм олон хүний бодол ингээд сонсох нь арай өөр. Одоо тэгэл тэнгууд Монголд ч нөгөө амар хаагдмал тэгэл энийг нэрнгээсээ ингээд хүнд хэлвэл тэгэл баг энийгэл юу сүртэй л гинэ. Тэгээ одоо энэ бас нөгөө тэгээд тэнгууд нь чи ингээд би тэнхтэй байгаа мэн гэж ерөөсөө тэгж бодох ерөөсөө шаардлага байхгүй. Ингээд чиний мэдэрч байгаа зүйл юу ч байсан ямар нөхцөл байдалд ингээд орцсон байсан чамаагүй ингээд чиний мэдэрч байгаа юм үнэн чухал тэ үнцэнтэй юу ч мэдэрчээсэн байсан ингээд зүг одоо энэ нөхцөл байдал ингэж ийм мэдрэмж төрөх ёстой гэсэн ийм дүрм хууль ерөөсөө байхгүй. Чи юу ч мэдэрч болно. Тэгээ дээрэс нь одоо энэ victim blame хийдэг асуудлууд байгаа. Энэ хохирогчийг ингэж буруутгадаг. Чи яах гэж тэгэж тасарчлаа архи уусан гэдэг юу орж ирдэг. Хүн яаж ч болчих тэр өдөр энэ хүн хоол баг эзэн ч гэдэм үү эсвэл сэтгэл нь хөдлөөч гэдэм үү те хүн яаж ч болчих. Хүүхэд болохоор нөгөө өөрийгөө ингээд хэрэг хэмжээнд уудгаа мэдхгүй явж байгаа шүү дээ. Тэгээд
Тэгэл дуудаал явж байгаа. Тэгэл эдгээр чинь ингээл тэ бас ингээд одоо гэр орноо сансан сэтгэл байгаа. Тэгэл нөгөө нэг яг нэг нутгийнхаа хүмүүстэй ингээл уулзчаар яхаа хэрэггүй нэг л тотон санагдаал нэг л гэртэй байгаа юм шиг санагдаал. Айгу биеийн сулраал ингээл би амар сэтгэл санаа намраал, стресс нь гараал. Тэгэхээр чинь ингээл биеийн шууд ингээд юм би ингээд амар аюулгүй орчинд байна гэд тархин хүлээгээд авчиж байгаа тийм мэдээл. Тэгээд тэр нь биеинд нь очиод биеийг намарч байгаа. Тэгэл ингээд тасрахад амар ойрхон байгаа хөөхгүй. Угаасаа энэ нэр ингээд тэ тааруулж юм уу? Тийм юм ярих айгу тэнэг. Тийм тэр чи яаж мэдхийн? Тэгэл одоо энэ одоо нэг гол нөгөө одоо хоёр дахь асуудал нь одоо энэ асуудлаас дагалдаж гарч ирж байгаа асуудал нь нөгөө хүн нь энэ залуугийн талаар худлаа яриад нэр төрийг нь ингээд унгаагаад яваад байна. Одоо яг нөгөө нэг энэ яг л ингээд эрэгтэй эмэгтэйг гэлтгүү болдог асуудал гэдэг нь ингээд эндээсээ гарч ирж байгаа байхгүй. Яг нөгөө эмэгтэй хүмүүс тэр яг тэгдэж штэ ингээд эрэгтэй нөгөө асуугаад гуйж муугаад ингээд тэгээд тоохгүй өнгөрчхөөр нөгөөдхийг нь ингээд эргүүлээд наач өстэй ийм ихэн тэгдэг мэгдэг ярьдагтай яг адилхан энэ эмэгтэй яг ингээд энэ залуу дээр тийм хийгээд байгаа байхгүй. Тэгэл энэ яг л хүүснээс юусэн хамааралгүй ингээд болдог үйл явдал. Хинэн ч хохирч байж болно, хинэн ч одоо тэр нөгөө хүчрхийлэгч байж болно. Тийм болохоор бүгдээрээ. Тийм тэгээд энэ дээр ингээд одоо өөрийгөө өмөөрхөөр наа чин худлаа яриад байгаа ингээл тэгнэ. Үнэхээр ингээд гарах ингээд аргагүй ингээд юм амир хэцүү нөхцөл байдал оруулчихж байгаа байхгүй. Тэгээ угаасаа бусад хүмүүсийн тэгэл үзэл бодол хамаагүй л гэж бодоол өөрийнхөө амьдралыг л ингээд амьдрал гэж хийдэг нь одоо хамгийн хийж болох ингээд үйлдэл гэх юм уу амар харамсалтай амар ингээд уур хүрмээр гэтээ ингээд үнэхээр яг ингээд хийж чадах юм тийм баг гэх юм уу тэр нь бүр ингээд амар гэ би одоо ингээд хүн миний талаар худлаа яриад яваад байвал тэгэл битгүй би уус тэгээд нөгөө нэг жоохон амар хайхрамжгүй хүн байхгүй юу ингээд ер нь нэг бус хүмүүсийн талаар нэг амар тэгж бодоол ингээд бус хүмүүстэй нэг амар найзлж хөрлөхгүй амар тэгж явдаг ерөөсөө тийм байдгүй ер нь ингээд ганцаараа яах амар дуртай тэгээд тийм болохоор би ингээд ерөнхийдөө тэгж ингэж амар тэгэл намайг тэгж бодд юм бол тэгэл надаас хол явахгүй дөө тэгээ ингээд өөрийнхөө харж байгаа юм итгэхгүй дөө гэл тэгэл амар хайчдаг тэгээ би бол ингээд тэрийгээ ингээд хаяа ингээд надад амар зүв санагдах байхгүй юу? Одоо ингэдэг чи. Тэнгүүтээ зарим тохиолдолд ингээд тэр нь амар буруу би ингээд өөрийгөө ингээд би ингээд цухтаад байгаа юм байна. Ингээд өөрийгөө зүгээр л би ингээд энэ өвчин зовлон ингээд мэдрэхгүй тулд өөрийгөө зүгээр ингээд наамблаад өөрийгөө зүгээр ингээд те юу ч мэдэрдэггүй болгоод ингээд өхүүлээд байгаа юм байна гэд бас заримдаа санагддаг. Ингээд өөрийнхөө эсрэг ингээд үгүй би тэгсэн гэж хэлж чадахгүй байгаа даа ингээд заримдаа ингээд харамсал тохиолдолч би. Тэ? Тэгээд ингээд ер нь айлч зүг рүү ингээд явсан зүгээр хамгийн гол нь чиний сонголт байх хэрэгтэй гэдэг нь илүү чухал юм уу? Тэ? Ингээд зөв шийдвэр гэж одоо яг энийг хийвэл энэ зөв шийдвэр гэх юм байхгүй. Зөв чиний хийж байгаа шийдвэр ингээд чамайг ингээд өөрийнхөө төлөө гаргаж байгаа тэр шийдвэр чинь л зөв шийдвэр нь гэх юм уу? Тэгэхээр ер нь юу ч хийсэн байсан тэгээд өөртөө итгэлтэй өөрийгөө хайрлаад өөрийгөө нэг дөр тавиад тэгээд тийм шийдвэр гаргаарай л гэж. Тэгээд тэр Лана гэдэг охин те магадгүй бас ингээд Чука гэд хүнийг бас ингээд өөрөө хараад дүгндэг байж магадгүй штэ. Тэгээд магадгүй ингээд тэр хүнийг ямар хүн гэдгийг бас ингээд гадарцсан явдаг ч юм билүү. Тэгээд ингээд магадгүй ингээд дахиад энэ охинтой ингээд танилцаад шинээр танилцаад ч юм уу те дахиад ингээд тийм боломж гараад тэгээд сэтгэлээ ингээд босоо үйл явдлыг ингээд ярьж өгөх боломж гарвал те бас нэг үзээд алдахад бас магадгүй зүгээр ч магадгүй тэгтээ бас ингээд танихгүй хүн болохоор хэцүү юм аа. Тэр Лана гэдэг охинтой ингээд өмнө нь аль хэдийн ингээд таньдаг байгаад ингээд те энэ хүн үнэхээр дайггүй хүн шүү. Ингээд хүн чанартай хүн шүү, сайн хүн шүү. Би ингээд хэлээд ингээд ярилцвал энэ хүн намайг ойлгох юм шиг санагдаа. Тэгээ тиймэрхүү юм байгаад ингээд ярилцах боломжтой нөхцөл байдал бас биш байгаад байгаа болохоор амар хэцүү юм аа. Ялтчгүй тэгэл амар азаа үтсэн хэрэг болохгүй л тэ. Тэгэл явахтай одоо тэгэл үнэхээр өөртөө мэдрэгдэж байгаа мэдрэмжэл дахан зүг бах та. Ямар харамсалтай юм бэ? Харин тийм ээ. Тэгээ ер нь иймэрхүү их болдог те. Гадаадд ялангуяа гадаадд хамт сурж байгаа хүмүүс. Тийм яг ингээл гадаад сурхаал явахаар иймэрхүү юм. Монголчуудаараа гэл тэгэхээр юм гэдэг. Яг юм болдог те. Тэгээ яг би бол хувьдаа саадтай ийм юмнаас айгу холуур зурсан. Би нөгөө очин сургуульд яг ингээд ихвчлээ охтууд тэгээл яг нөгөө ихчнэр
их нартай болцсон очиод баха. Тэгээд тэд нартайгаа нийлээд тэгээд тэд нар ч ястай ингээл амар хамгаалал явцсахгүй амар дэжгүй гоё хүмүүстэй таарсан амар азтай. Тэгээд ингүүд эрэгтэй хүмүүс нь болохоор бас нэг тийм амар олон байгаа ганц хоёр хүн байсан. Тэгээ яг мэдээж онцгой хүмүүс байсан. Тэгээд тэд нартай юу баг харцдаг. Тэгэл өнгөрдөг ус. Би болохоор яг очоод нэг ганц хоёр монгол хүмүүстэй уулзсан гутаа nope гэдэг. Тэгээд ер нь бол сурсан хугацаанд бол үнэхээр ганцаараа байсан. Тэгээд манай бас нэг таньдаг хүн бас гадаад очоод ерөнхийдөө монгол хүмүүстэй эхлээд уулзаад амар тэнгүүт амар ик аваад заяо. Бүр ингээд амар ик аваад одоо ерөөсөө баг монгол хүн сонирхоо бэлдсэн. Өнөөнгөөсөө бүр ингээд тийгээд монгол хүнтэй ирэхгүй мөн өнтер гэж би асуун штэ. Тэг гайгүй тийм одоо нөгөө гэр бүлээс нөгөө амар тийм дарамдэрдэг нөгөө нэг гадаад сурдаг ажилдаг болохоор ингээл манай гэр бүлээс монгол хүнтэй суув. Тэрний гэр бүлээс нь ингээл чи эзээ ингээл монгол хүнтэй суух чинь чи гайгүй монгол хүн олдохгүй байна өнтер гэж амар тэгдэг. Тэгээд ингүү чин нөгөөгч яг ингээд үнэндээ ингээд монгол хүнийг бүр ерөөсөө ингээд консидер хийхэ болцсон ингээд опшн гэж үзэхэ болцсон ингээд амар онцгой хүмүүс байдаг. Ялангуяа тэнд байгаа нөгөө нэг гадаадд нөгөө нэг очихороо яг хүмүүс яг амар тэгдэм байл л дээ. Арга гэртээ хүүхэдтэй арга гэртээ ихтер төхөртэй байсан ч хамаагүй ингээд тэнд очихороо ингээд миний хийсэн үйлдэл эндэл үлдэн гэж бодож яг ингэж амьдэрдэг. Тэгээл тэнд очиод нэг л би өөрөө freedom явах туртай тийм хөтэй хүмүүс очдог. Тэгээл өстэй наргиз ингээл өстэй юу үнэхээр ардаа те дуудагдах одоо нэргүй юм шиг те гэр оронгүй юм шиг тэгэж авиралдаг. Тэгээ тийм болохоор бас ер нь тиймэрхүү хүмүүс болгоомжлоорой. Хүмүүсийн хэлж байгаа нөөстэй би ганц бимигээл тиймэрхүү юм итгэвэ. Ер нь хэцүү дээ. Юу дээ. Ямар муухай нэг юм аа те. Хүнд итгэж байхаа бол яаж амьдрах юм бэ? Харин тийм ээ. Энд ингээд бид нар нэг юм шийдлэх гээд байгаа юм шиг бид хоёр подкаст яриа суугаад байдаг. Яг үнэндээ зүгээр яг бүгдээрээ л яг ингээд тойрч суугаад рент хийж байгаа юм уу одоо ингээд бухимлаа илэрхийлж байгаа. Ямар хэцүү юм бэ те гэж ингээд нэг эко чембер шиг юм болол өнгөрөх юм да. Тэгээ магадгүй тэгэл яг уу тэгээ ярьж байгаа нь чухал ахaltaа л ярьж байгаа нь чухал ахaltaа ядаж ярьж байгаа нь чухал хоёулаа энэ подкаст хийж байна тийм ядаж ярьж байгаа нь чухал юм да. За дараагийн стори үнэртэй усаа сольсон миний буруу юу гинэ. Өглөө өдөр орой минь ойрын үед надад баг зэрэг сэтгэлхэм зүйл тохиоллоо. Үүнийгээ та нартай хуваалцах гэсэн юм аа. Би гадаадд сурдаг 2 дугаар курс. Насаараа үргэлж хичээлдээ анхаарч аав ээжийн сайн хүүхэд байсаар өсвөр насныхны мэдэрдэг зүйлсээс хол хөндий байсаар ирсэн. Их сургуульд ороод энэ байдал хамаагүй өөрчлөгдөж би олон хүмүүстэй найзалж цагийг ч илүү хөгжилтэй өнгөрөөхийн зэрэгцээ академик зүйлсээ жорхигдуулахгүй нэг тийм ямар ч төгжрэлгүй замаар үргэлж ногоон гэрлэр жолоодж байгаа юм шиг л байсан. Энэ зур би гэх Скандинавийн орны залуутай танилцж нөхөрлөж эхлэв. 1-р семестрийн төгсгөл үед. Номын санд хамт хичээлээ хийгээд хаяа нэг хамт кино үзэж түүнийхээ тухай мэтгэлцдэг байсан сүултээ гадуур хөтөлцөж явдаг дээрээ толгоо 2-р семестр дундаа орох үеэр. Миний хувьд энэ бүгд гоё байсан. Учир нь бүх зүйл ямар ч хүчлэхгүйгээр яг л энгийн урсгалаараа явж байлаа. Болзоо болгоны төгсгөл тэр надад цүнхнээсээ гоё зурагтай посткартнууд өгдөг байсан. Би өөрөө тийм зүйл цуглуулах дуртайгаа найзууд байхдаа нэг л удаа хальт дуртаж байсан болохоор түүний миний хэлсэн жижиг мэдээлэлд хүртэл анхаарч бас санаж байгаа нь намайг түүнд илүү их дуртай болгодог байлаа. Нэг өдөр амьдралын жамаар миний түрхэж байсан үнэртэй ус тэр нэг тийм сүү шиг зөөлөн үнэртэй дуусахад би арай өөр зүйл туршиж үзмээр санагдаад илүү цэцэгсэн үнэртэй өөр усаар сэлвэ 7-р сарын дунд үеэр. Анх удаа нөгөөхөө түрхэд ээтэй уулзахад тэр чинийг маш хурдан анзаарч өө чи үнрээ сольсон юм уу гэж байгаа нь надад тэр энэ жижиг өөрчлөлтийг хүртэл анзаарч байна. Надад нэрэл их ач холбогдол өгдөг болтой гэх зүрээр бодогдов. Үүнээс хэд хоногийн дараа биднийг болцоо товсон байхад тэр цагтаа ирсэнгүү. Би 30-аад минут хүлээлээ. Тэр надад өдөр нь нэг найзыгаа онгоцны буудлаас тосож аваад Airbnb-д хүргэж өгөөд 7 гэхэд энэ бүхэн дууссан байх болохоор хоёулаа уулзъя гэсэн. Би ч ихэндээ удаа уулзаагүй найзууд хаа нэг газар баг зэрэг саацсан юм байлгүй гэж бодоод хүлээгээд л байлаа. Нэг цаг өнгөрөв. Ерөөсөө миний бичсэн чатанд хариу өгөхгүй болохоор сүүлдээ зайл гэж бодоод би гэртээ харсан. Үүнээс хойш 3 хоног ерөөсөө ч миний чатанд хариу өгөхгүй бүр уншаачгүй тэгснэ яг 4-р өдөр дээрээ намайг бүх нийгмийн сүлжээнээс хассан байлаа. Tumblr, Letterboxd 2 дээр хүртэл бүр шаашаа. Нэг хэсэг би өөрийгөө юу буруу хийчих вэ? Тэр яагаад зөв зүгээр инээмсэглэж байснаа ийм адгийн үйлдэл гаргачих вэ гэж бодсон.
Энэ хугацаанд түүнийг мартах гэж найзуудтайгаа орой болгонол гарч бараг аригчин болов. 10 сар гараад хичээл эхэллээ. Нэг өдөр би найзтайгаа номын сангийн чийлэрдэг буудан дээр хөвтөд түүний утсан дээр хүмүүсийн стори үзэж байлаа. Гэтэл яасан гэж манай найзын клубын 0 цогтуудаа танилцаад инстагийн авсан охин сторийн дээрээ эг таг хийсэн байв. Бид хоёр нүдэндээ ч итгээгүй. Шууд л өнөө охины пост хайлайтсуудыг нь үзв. Тэгсэн чинь 5 хоногийн өмнө тэр яг миний өмнө төрхдөг байсан нөгөө сүүшиг үнэртэй усыг low exposure дээр зургийг нь аваад эг таг хийгээд арт нь someone's getting lucky tonight гэсэн байв. Хилээ гаргасан эможи. Найзаасаа чи энэ сториг ордог өдөр нь хараагүй юм уу гэж асуудал тэр зүгээр согтуудаа нэг их бодлогоогоор очиж яриа үдэж байгаад авсан танихгүй охин болохоор сториг нь үздэггүй байсан юм аа л гэсэн. Миний нүгэр халуу дүүгээд цээж рүү нэг сонин хүн зүйл унаад ирэх шиг л болсон. Хэд хоног сэтгэл эвгүүрхэж тархин дотор минь яагаад надад ийм зүйл тохиолдоо, яаж явж байгаад би яагаад ийм сонин хүнтэй таарчвал гэсэн хариуцлал дүүрэн байсан. Нэг л өдөр би зориг гарган лекцээ тасалж байгаад ээгийн хичээлийн байран дээр ирэв. Гадаа нь хэсэг сууж байтал түүний нэг найз бодол тамхилах гээд гарч ирлээ. Би найз дээр нь явж очиод ээгийн тухай түүнийг хаана байгаад асуудал найз нь энэ 7 хоног найз охинтойгоо өөр хот руу аялахаар явсан тухай надад хэлв. Би тэр найз охиныхын тухай асуудал тэр тэднийг үерхэд 2 сар болж байгааг бас тэр охиныг хятад гэдгийг мэдчих авсан. Энэ үед эг yellow feverтэй сонин гар байж магадгүй гэж бодож эхлэв. Надад хэлж байснаар өмнөх найз охин нь Asian байсан. Цагаан Asian. Тийм шинэ найз охин бит хоёрт гадаад байдлын хувьд ижил төстэй зүйл маш олон байсан. Сүүлдээ бүр хамт байх хугацаанд түүнийг өөртөө ойртуулахгүйгээс болж ийм зүйл босон байж ч магадгүй гэсэн бодол надад орж ирсэн. Мэдхгүй юм да болдог бол эгээс өөрөөс нь энэ бүхнийг сонсмоор байна. Гэхдээ миний анхны найзаас өөр харилцаатай байсан эрэхтэй надад ийм муухай сэтгэл үлдээчихлээ гэж бодохоор л өөрийгөө заримдаа боогоод амар санагдах юм. Бас тэр үнэртэй ус ягаад шинэ найз охиндоо миний төрхдөг байсан усыг авч өгөв. Намайг зүгээр ойлгож анхаарч байгаа юм шиг дүр үзүүлж байгаад л татаад дуусан тамхины иш шиг citation гарын 5 уруу сүрэн хайцсан юм шиг хайцсан юм байл та. Ястаа лайлаад энэ дээр та нар юу гэж бодож байна? Fine. Энэ нөгөө нэг юуны boys-ийн Homeland шиг нөгөө нэг сүүний фетиштэй. Тэгээд яг угаасаа яг тийм OP ингээд юу яаж бичсэн байгаас тэ манай энэ сонсогч бол яг сүү гэдэг. Сүү үнэртэй гэдэг. Ийм утаа нөгөө найз охиндоо нөгөө найз охин ус юм сүү үнэртэй. Үнэртэй устай. Тэгээ яг ингээд тэгэд угаасаа ийм янз бүрийн фетиш Asian fetish мэдтэй бол юу хол зүгээр ста холуур өнгөрлөө баярлаа гэж өнгөрсөн дээр шүү ер нь бол амар саас байна наача. Дарааллуулаад 3-3 охин гуруула Asian байна гэхээр. Гуруула Asian тэгээ хоёр охин хоорондоо адилхан үнэртэй ус. Үнэртэй усын ингээ адилхан болгож байгаа нь ерөөсөө надад тэгжэл бодогдлоо. Энэ хүмүүсийг ерөөсөө ингээд индивидуалаар харахгүй байна л гэж яг бодогдлоо. Ингээд яг нэг юм өөрийнхөө хүсэж байгаа имиж, өөрийнхөө хүсэж байгаа нэг тийм төрөл одоо тайпыг ингээ бүтээгээд байгаа юм шиг ингээ хүнийг ингээд тусад нь ингээд кондишн хийгээд өөрийнхөө хүсдэг энэ молд руу ингэж одоо ингээд оруулаад гээд ийм өөрөө ингээд нэг юм хүүхэлтэй би үл тэгээд байгаа юм шиг тэгэхээр нэг тийм амар надад нэг жоохон юм амар онцгүй бүр ингээд амар red flag санагдлаа ер нь. Тэгээд нэг амар яг ийм юу байгаад байна л да тий ингээд нэг хүнд ашиглуулалтаа угаасаа өөрөө хэлсэн байна. Хүнд ашиглуулсан мэдрэмж аваад байгаа да ер нь амар ингээд дургуурээд ингээд сэтгэл юм хэцүү говдоод тий шархалцсан байгаа. Түүнээс биш нэг амирын залуугийн араас ингээд бодоол энэ залуу өстэй нэрээ буцаж ирэхгүй магтаа гэсэн нэг тиймэрхүү юм бол би мэдэрсэнгүү бицсэн юм нас нь бол. Тэгээд гэтээ бас яг жоохон нэг юм гюлт байгаа юм шиг би ингээд тгээгүү болохоор намайг ингээ хайчуу гэдэг нэг юм жоохон гюлт байгаа юм шиг бас мэдрэгцэн. Тэрийг бол зүгээр шууд хайтрэг гюлт мөлт ерөөс том тэрөөсөө хэрэггүй тийм байх шаардлага ерөөсөө байхгүй чи ерөөсөө юуж буруу хийгээгүй байх зүгээр наач нэрээ тэгээ ингээ гудамжаар ингээл явж байгаа араас чинь хүн чулуужул чиний буруу юу үгүй штэ тиймстэй. Тэгээл ингээ зүгээр нэг азгүй л байлаа. За нэг удаа ингээд лазгүй өнгөрчий те. Тэгээ ингээд тэгэл бодчихгүй юу. Тэгэл яг дараачихаа удаа арай илүү гоё хүнтэй тараасай те. Тэгээд угаасаа үнийг угаасаа таньж мэдгээд угаасаа цаг хугацаа ордог болохоор тэгэл мэдээж таньж тэгж тэр цаг хугацаа өнгөрүүлснийхаа дараа л тэг бүх юм болоод дууссны дараа л энэ хүн сайн хүн байжээ. Энэ хүн муу хүн байжээ гэж мэддэг болохоор
Тэгэл яа харахгүй хинийгэнтэй хамт байж тэр одоо аз жаргалыг олохын тулд гаргадаг эрсдэл гэх юм уу? Тэ? Заавал давж туулаад өнгөрдөг юм л гэх юм уу? Тэгэл эн чинь мэдээж би энэ хүнтэй ингээд уулзаж уулзраад амар аз жаргалтай амьдрах юм байна гэж мэдээд ингээд уулзаж уулзрах боломжгүй гэх юм уу? Тэгээ нэг don't lose hope гэж хэлмээр байна. Тэ. Надад нэг амар инээс болоод нэг амар jaded болоод ах шаардлагагүй тэгэл хаавсан газар тэгэл онцгой хүмүүс зөндөл байгаа тэгэл хүнийг одоо таньж мэддэг нүд сайжрах болтугай. Тэгээд надад бол no notes. Угаасаа мөхтөл ерөнхийдөө бүгдийн яг угаасаа энэ хүн өөрөө ч надад мэдж байгаа юм шиг л санагдаа. Тэгээ ингээд тийм угаасаа ингээл түрүүн хэлжсэн бүгдөө л амар үнцэнтэй төрсөн. Тэгэл бүгдөө өөрсдөө хайрлал. Тэгэл өөрийг чинь тэгэж өөршиг чинь ингэж хайрлахгүй байгаа хүн байгаа бол тэгээд тэр хүнээс тэгэл холдсон л дээр. Тийм. Цаг хугацааны гарц. Надад л энэ зал бол extremely creepy санагдал. Надад ч гэсэн. Угаасаа яг зүгээр яг тэр за Asian aspect нь яадаг юм бэ гэхээр тэр үнэртэй бас амар юу. Намайг амар надад амар creepy бидрүүл яг нэг тийм unresolved like mommy issue ч юм уу те яг ээж нь тийм үнэртэй бас төрхдөг байсан ч юм уу те яг нэг юм. Үгүй яг надад бол яг нэг тийм амар creepy санагдал. Нэрэ тийм байж магадгүй үнэр чинь угаасаа амар тийм specific яг триггер өгдөө шүү дээ. Триггер өгдөө. Тийм тэгэхээр яг надад бол нэг тийм юм болов. Надад бол нэг тийм өгдөл залуу санагдал. Ээжийнхаа мөмийг хөвчсэн үеийн тусамж ингээд өөрөө ч мэдгүй артал нь unlock хийгээд байгаа. Би Homelander гэдэг шүү дээ. Яг нөгөө Homelander-ийн нөгөө нэг сүү ингээд долоогоод байдаг нөгөө. Sorry, сонсогчтой. Моохаж юу гаргачлаа. Яг тэр шиг яг тийм л яг тийм мэдрэмж л надад төрүүллээ. Тэгээд өмнөх тэр Wation охин ч гэсэн бас тиймэрхүү охиндоо ч гэсэн тиймэрхүү үнэртэй бас яасан ч эсвэл магадгүй ингээд чи ингээд энэ залууд ямар нэг memory unlock хийсэн. Яг чиний үнэртэй усны чинь үнрээс ингээд holy shit гэдэг юм готой шууд яг ингээд тэр яг угаасаа энэ залуу бол угаасаа амар асуудалтай залуу. Тэгээд юу bullet dodged. Тийм. Тэгээд миний бодлоор штэ одоо ингээд энэ залуу ингээд option тавьсан магаз нэг тэр нэг өөр нэг хит тох ингээд тэгээд ингүүд яаж хамааг биш ингээд тэр охиныг сонгоцсон байгаа вэ гэхлээр ингээд тэр охин магадгүй арай илүү нөгөө нэг юм хүний үгээр байж магадгүй. Одоо хүснээрээ эргүүлж болдог гэх юм уу? Ингээл амархан үгэнд ороод ингээл зан аашиг нь ингээд зуршлыг нь ингээд одоо ингээд амархан ингээд солиод ингээд яагаад байж болдог. Тэгэл тэгж байгаа чи хажууд нь эсрэгээрээ ингээл чи инг гээл тэнгуут нь би тэгмээргүй байна гэд өөрийнхөө бодлыг хэлдэг, өөрийнхөө үзэл бодлыг нэгдүгээр тавьдаг байвал тэгээд тэр чинь ингээд тэр хүний үгээр биш тэр хүн ингээд чамаа манипулейт хийж чадахгүй учраас ингээд за энэ хэцүү байна те ингээд арай амархан лууны үе гэдэг утгаар тийм байсан байж магадгүй тэр их тохин ч гэсэн харамсалтай л тэгээ одоо бодвол бас мэдээгүй л явж байгаа л те иймэрхүү юм болж байгаа юм мэдээгүй тэгэл өөрийгөө бол number 1 girl гэж бодсон л явж байгаа штэ yikes тэгээ absolute creepers бол зүхтэж гэдэг нэг юм яаж чадсан байна холдож чадсан байна. Тэгээд баяр үргээ. Баяр үргээ. Аз жаргалтай төсөөлөө. Дараагийн story. Ашгүй та хоёр маань эргээд иржээ. Их л саналаа да. Хаа бүр санаа зовоод бүр подкаста болж байгаа юм байх л гэж бодсон шүү би бүр. Би нөгөө 18-тай гадаадд сурдаг нөхөр байна. Update. Би эрэхтэй шүү гэнэ. Sorry. Мөн та хоёр маань миний түүхийг сонсож бодлоо хуваалцсан үнэхээр их баярлалаа. Энд ирээд харанхуй бүрэнхий иймэрхүү сэдвээр ярилцах өнгөө дотроо хадгалж явсан бүхнээ та хоёртойгоо хуваалцсандаа маш их баяртай байна. Баярлалаа. Мэдээж иймэрхүү зүйлсийг Монголд байгаа гэрийнхэнд хэлбэл маш том хэрүүл үйл ойлголцол болно. Найзуудаа гэр орны асуудал тоогоо шанагаа ярихад зохимжгүй. Мэдээж хамтран амьдарч буй ахта хоорондын асуудлаа хэлбэл гэрээсээ хөөгдөн тодорхой бизээ. Мөн сүүлийн хэдэн сар гэрт юу болсноо товчхон хэлбэл энэхүү токсик байдал нь та хоёрт хэлснээс хойш бараг 1 сар үргэлжилсэн нэг өдөр намайг байхгүй сайн хэрэлдэж авсан юм шиг байгаа ах ихч хоёр. Мэдээж ах хэлдэг өгнүүдээ хэлсэн гэр заваан байна, хөглөрөөд байна гэх мэт. Харин мэдээж игч үүнд нь хариу өгсөн амьдрал үргэлж ийм байхгүй хүүхдүүд том болно, хоолой цэвэрхэн идэж чаддаг болно гэх мэт. Чи харин иймхэн зүйлсийг төвчж чадахгүй бол одоо ингээд тусдаа гарыг гэх мэт яриа өрнөсөн бөгөөд мөн игч маань манай дүү битгий
яваагаад байна. Наад хүн чинь байр хоолны 3-1-ийг төлөөд явж байгаа хүн зүгээр байр хөлсөлж байгаа хүн гэж бод. Бити илүү юм хүүхдээс хүс эсвэл энэ байдлаараа байвал би дүүгээ тусад нь гаргана гэх мэт хэрүүл болсон. Мэдээж би тусдаа гарвал байр болон хоолнд нэмэрлэгдэх 1.4 сая төгрөг байхгүй болох бөгөөд би шүний ажил хийдэг өглөө нь хичээлдээ явдаг учраас гэртээ ч үзэгддэггүй бараг байхгүйтэй адил учраас их л давгүй түрээслэгч байгаа юм хаа. Манай байр 3 өрөө шүү нэрээ. Би нэх ид нарын хувийн орон зайд халдаа цаадлоод байх юмгүй чимээгүй л амралтын өдөр өрөөндөө бүгж байдаг. Хэрвээ би нүүл ахын хувьд лүүс болоод байсан учраас ах ч ойлгосон бололтой үгээр итгэ болсон ч мэдээж стил би үг хэлэх хэрэггүй байгаа. Гэхдээ энэ нь одоо хамаагүй ядчил ментал хэл дээр хохирхоо байсан учраас амгалан тайван болсон. Тэгээ та хоёртоо маш их баярлалаа шүү. Өдөр бүр хүлээ сонсдог. Тийм хэрвээ та хоёр маань exclusive channel нэвэл би дуртай дэмжиж байгаа. Keep going, love you guys. Thank you. Маш их баярлалаа. Асуудал тэгээд дээрцэн бол яагаад яг өмнөхөөсөө дээрдээд ядаж ингээд ихцэн ингээд би нөгөө ихцгийн төсөөлөлтөө ингээд үг хэлтгүү ингээд чимээгүй дотроо ингээд бодоол яваал тэгэл за миний дүү твч хоёулаа илүү твчээр тэгэрээ твчээгээ тиймэрхүү хүн гэж бодоод яваадсахгүй тэгсэн чинь ингээд дүүгийнхаа ингээд төлөө ингээд stand up хийгээд ингээд амар ингээд хэрэлцэн гэсэн чи би бүр ингээд гоё ихчтэй байна. За happy ending гэхгүй ч гэсэн ер нь бол өмнөхөөсөө дээрсэн байна тэгээд. Тэгээ угаасаа ялтчгүй ахнаас ойлгосон л байна л да. Нөгөө нэг түрээс мүрээс угаасаа лүүс байгаа дээ ялтчгүй. Тэгээд хингүүт нь за нэрнгээсээ гараа авчлалтай надад л илүү л аюулах юм байна гэж бодоод тэгээд яасан л та. Угаасаа манай Өпи ч өөрөө нөгөө нэг юу хийдэг хоолны мэрэгчлэр сурж байгаа. Тэгээд яг гоё хоолууд хийдгээсэн. Тэгээд ингээл бас хоцрон штэ. Яг үнэндээ бол тэрэнд нас дуртай л байгаа штэ. Штэ ингээд нэг угаасаа нэг хизээч нэг тиймэрхүү хүмүүс үүд штэ. Ерөөсөө ингээд нэг юм сайн юм ингээд нөгөө approval ерөөсөө хэлж чаддгүй. Дандаа юм нэг өөллөөд ээждэг. Би намайг бас хүмүүс тэгэж буруутаалаа. Гэтэ. Тэгтээ ер нь бол яг нэг тиймэрхүү хүмүүс байдаг. Тэгээд яг ингээд хоол намттай байсан ч гэсэн амттай байна гэд улаан цай хилчүүл ингээд ялагдах гэдэг юм шиг мэдрэмж аваад болохоор ингээд өөрийнхөө одоо нэг одоо хүч чадлаа ингээд алдах гэдэг юм шиг. Би нэг жоохон нүүр өгчүүл эднэрийн толгоон дээр гараа суучих тиймэрхүү бодолтой байгаад гэдэг тий. Тийм байгаад байгаа. Угаасаа Монголд нэг тийм culture үүдэн шүү дээ. Угаасаа ингээд нүүр өгч болохгүй тий. Наач даврын шүү. Яг нэг тиймэрхүү бодлоор ингээд харьцаад байгаа л хэл та. Тэгээ тэгэнгүүт энэ залуу ингээд бүр ингээд ерөөсөө бүр амьдрал нь бүр амар оролцдог юм байна шүү дээ. Угаасаа ингээд оройн нь ажилтаа гэж, шөнө нь ажилтаа гэж, өглөө нь сургуультай явдаг гэл. Үнэхээр баг ингээд царай харагддаг байхгүй. Айгуу гэртээ ирэхэд нь ах нь ажилтаа байдаг болохоор таардггүй те. Тэгээ ингээд эрэхтэй хөхөд болохоор яг нөгөө тим юм байгаа хаа нөгөө найз нөхөдөө ярьж болохгүй. Тэгээ тэд нар чинь эрэхтэй хөхөд чинь нэг тиймэрхүү юм ярихгүй шүү дээ. Хотуудайсан бол тэгэл ярьж л байгаа л та. Тэгээд энийг ингээд бит хоёртой хуваалцсан маш их баярлалаа. Тэгээ өрн тэгээд апдейт орж ирсэн бас яг real time апдейт орж ирсэн амар гоё санагдчихээн. Тэгээ яг ингээд энэ подкастыг ер нь энээс нь зорилго бит хоёрын хүлээжсэн үр дүн гэх юм уу яг нэг иймэрхүү юм байсан ингээд нэг юм outlet болчвол те ингээд хүмүүс ингээд те ярьж чаддгүй юмнуудаа зүгээр яриад тэгэл ингээд бусдын бодлыг ингээд сонсомоор байдаг мөртлөө ингээд ойрцтойхоо хүмүүсээс хэлхээс ингэ санаад авдаг. Тэгээ манай ч нөгөө яг Reddit culture байхгүй, Facebook дээр иймэрхүү юм бичгээр доор нь баг хүмүүс шал эсрэгээр чиний л буруу шүү дээ. Баг ухааны бичээд байдаг. Тиймэрхүү болохоор яг ийм outlet бас болов гэж мөр. Одоо Facebook чинь Монголын Reddit шүү дээ. Тэгээд ер нь нөгөө Facebook-ийн dark comment-нууд нь яаж би funny байх гэж байхгүй гэдэг яг тийм хүмүүс амар их байгаа гэдэг байхгүй юу? Йоо, за. За дараагийн манай сонсогчдоос ирсэн submission болохоор бараг л эхний дугаараас нь сонсож байгаа шүү. Бас хөөрхөн хүлээлттэй байдаг ч гэсэн хурдан оруулаараа тэгээрээ энтер гэж ахгүй. Баярлаа. Бас Reddit хэрэгэлдэг болоод бас өөр гадны Reddit дээр стори уншдаг подкастуудыг ч хаяа сонсдог болсон. Давхар бас хэл сайжрах байх гэж бодоод тэгээд энэ богн submission ирсэн байна. Тэгээ баярлаа. Reddit-ийн culture-ыг тарааж байгаадаа жоохон онцгойлоо гэхдээ яг нөгөө нэг яг хэл сайжрах байхаа гэдэг нь яг үнэн тийм байдлаар хэрэглэвэл бас гоё их. Тэгээд бас энэ Reddit уншдаг зөндөө гоё подкастууд, гадны подкастууд байгаа. Бид өөрийн өөрсдөө ч гэсэн сонсох дуртай подкастууд байгаа. Тэгээд ер нь бол баярлаа. Баярлаа.
За дараагийн стори нь болохоор Reddit дээр хүн постлсан. Манай нөгөө кино цаашаа гэдэг тусдаа Reddit байгаа штэ. Subreddit. Тэн дотор хүн постлсан байгаа. Тэгээ энэ хүн шиг бас та нар ингээд өөрсдөө бас пост хийж болно. Тэгээд бид нар бас гэтээ подкаста хийчихэд хүмүүсийн явуулсан сабмишнуудыг Reddit дээр постлоод явъя гэд. Тэгээ тэгвэл ядаж нөгөө нэг өөр бусад сонсогчд маань комент хийх боломжтой болохоор тэгээд нөгөө стори нь устчихгүй ингээд хүмүүс нэмэгдээд ороод ирвэл тэгээл нэмэлтээр ингээд комментуудаас орж ирэл. Тэгээ байнгын юм шинжилэлтэй байх юм болов уу гэж бас бодсон. Тэгээ бас магадгүй нөгөө тэгж постлуулмааргүй сторигоо зүгээр ингээд Reddit дээр оруулмааргүй хүмүүс байгаа бол бас тэрийг хэлээд юм дээр Google Form дээр story оруулахдаа Reddit энэ янз бүрийн юм дээр илүү бити оруулаарай гэдэг ч юм уу. Тэгээ хэлээд болж шүү. Хийгээрэй гэдэг шиг ч юм уу. Би муу хүн болсон тухай гэдэг Reddit пост байна. Сайн уу сонсож байгаа бүгдд энэ өдрийн минь яг хаанаас нь эхэлж энэ урт хэцүү түүхээ хуваалцгаа. Яана. За. Бас бичих хэсгээ нэлээд удаан бодсны эцэс сэтгэл минь хөнгөрөх болов уу гэж найдаад бичгээ шийдлээ. Юу ч гэсэн баярлаа бичсэнд. Би бас миний нэг эмэгтэй найз түүнийг нараа гэж нэрлэе. Бас миний хайртай залуу бид гурвын түүх. Тэр залууг болдгий. Чамайг би явсан. Анх бид гурав нэг их сургууль сурдаг учир танилцаж байсан юм аа. Бид тавуулаа бид гурваас гадна нэг эрэгтэй нэг эмэгтэй гээд гимгүү сайхан нөхөрлж найзалж эхэлсэн. Би өмнө нь болдыг таньдаг байсан юм. Тэгээл нэг их сургуульд сурч байгаагаа мэдээд найзалж явахдаа энэ хүнд тэгтлээ бүхнээ зориулчих нь гэж бодоогүй. Анх сайн болсноо ч мэдхгүй халамжилж гүйгээд л хүмүүс намайг чи сайн юм биш үү гэхээр үгүй ээ юу гэж дээ гэж үгүйсгээд л нэг л өдөр сайн залуу минь миний сайн найз нараад сайн гэдгээ хэлэх мөчөд өөрийн ирэхгүй нулимсаа барь чадалгүй уйлж бахтаал бүхнийг хүлээн зөвшөөрвөө. Эннээс цааш би дандаа уйлсан гэхэд болно доо. Найз маань эхлээд хүлээн зөвшөөрөхгүй их л дургүй байлаа. Татгалзаад л болд сэтгэлээ илчлээд нилийн араас нь гүйсэн юм. Эхэндээ би зүгээр л ажиглаастай тэр олон татгалзлын сүлд болд над дээр ирээд ямар хэцүү байгаагаа ярихт нь үнэхээр л найзд маань дэндүү хайртай найзгүймэр минь байж чадахгүй юм шиг санагдаад хайртай хүннээ өөр хүнтэй байсан ч жаргалтай байгааг нь харахад л болно гэж би шийдээд тэр хоёрыг нийлүүлэх ажлыг би хийвээ. Ямар том зүрх вэ? Ингээд тэд албан ёсоор хосууд болох мөчөд миний нулимс шүнжин зогсоогүй юм да. Тэдний энэ албан үерхлээс 4 сарын дараа болд салмаар байгаагаа өөр хүнд татагдаад байгаагаа найзууд дундаа хэлсэн юм. Бид жоохон юм уучсан байсан л та. Тэр хоёрын харилцаа хэр токсик байсныг би бусад найзууд энэ бүх хугацаанд дэрэгдээс нь харж байсан болохоор бүгд л салсан дээрээ гэж түүнийг дэмжиж байсан. Яагаад шууд токсик гэж хэлж байна вэ гэж өдөрт 2-3 удаа үргэлж ам мөрөж хэрэлдэж муудад салдаг байсан салалт нь 1 хоногийн настай. Өөр хүн сэтгэл алдраад гэдэг үгний цаана би байснаа би тэр үед мдээгүй. Өөрт нь сайн болсон юм шүү дээ. Удалгүй болд надтай ярилцмаар байна гэд манай ажлын гадна ирсэн байсан. Би уулзаж ярилцтал тэр надад сэтгэлээ илчлээд бүх хугацаанд намайг өөрт нь сайн байсныг мэдэж байснаа хэлсэн. Яаж мэдсэн гэж тэр хэлэхдээ тэнэг хүн хуурч байгаа биш дээ. Чиний халамж анхаарал харц чинь над нийлээд өгдөг штэ. Би ганцаараа биш бусад найзууд ч гэсэн гадралтгаа. Бүр нараач бас өөрт нь намайг сайн юм байна гэж хэлж байсныг надад хэллээ. Бид ярилцаад өмнөх шигээ зүгээр л энгийн найзууд хэвээрээ байхаар шийдээд ахиж ийм зүйл ярихгүй гэж зэгцэлсэн юм аа. Бас тэд салаад бүх зүйл зэгцэрвэл эргээд өөрсдийнхөө асуудлыг ярилцахаар тохирсон юм аа. Гэвч хинээс сэтгэлээ барьж дийлэхгүйгээр шууд хэлэхэд бид хоорондоо явуулдаг болсон. Найзуудаасаа бусдаас нууцаар уулзаж харьцдаг болов. Нууц Instagram, Facebook ашиглаж учир нь нараа түүний бүх сошиал хаягаар давхар ордог байсан юм аа. Бас нөгөө токсик шинж чанарын нэг юм байна. Зүгээр л салаад хүний охины заваарахгүйгээр гэж бодож байвал бяцхан тайлбар хэлье. Мэдээ салах гэж зөндөө үзэн. Нараа тэр үед болдод их сайн болчихсон байсан болохоор гэхүүдээ сална гэхээр үхэн гэж айлгаад байдаг байлаа. Зүгээр л нэг сүрдүүлэг байсан болж яа гэхв сална гэд холдох бүртэн жинхнээсээ өөрийгөө гимтэж ихдэг байсан одоо их олон сорвтойг нь тод санаж байна. Ингээл сална гэд салж чадахгүй бид ч болохгүй зүйл хийж муу хүмүүс болж байгаагаа мэдээж
мэдэж байсан ч зогсож чадаагүй юм аа. Эхэндээ бол би л болох ёстой гэд олон удаа болох гэж гүрийсэн. Найзынхаа өмнө гимшээд буруу зүйл хийж байгаадаа гимшээд эхний хэдэн сар байнга л усан нүдлээд хэцүү байсан. Эцэст нь хүн чинь тэгээд тасаад амар хүн болчихдог юм байна лээ. Ийм байдалтай 7 сарыг ардаа үзсний эцэст би тэсээгүй юм. Яаж шийдэгдэх нь хамаагүй энэ заваан зүйлийг дуусгамаар байлаа. Тэгээд л явж очиод найзуудынхаа бас нарагийн дэргэд бүх хүннээ хэлсэн. Найзууд бол биднийг нэг нүдэрээ ч үзээгүй гэдэг шиг зайлж үзэл гэсэн. Нараа намайг нэг сайн алгадж аваад өөрийнхөө дуртай хараалын үгийг урсгаад гараад явсан юм. Алгадуулах сэтгэл тайвшруулсан би энээс илүү хүртэх ёстой гэж бодогдоод намайг нэг сайн зодоод аваасаач гэж боддог байв. Бид үлдэж би гэж усан нүдэн гүн шиг уйлаастай болд намайг аргатаад одоо бүх зүйл дуслаа одоо зүгээрээ бид хамттай байна гэж хэлж байсан юм. Гисэн ч юу ч дуусаагүй. Бид гэртээ хараад маргааш уулзъя гэсэн мессежчээд унтцгаасан юм. Гэтэл маргааш нь болд хичээлд ирээгүй байсан. Нараач бас би хамт байгааг нь гадарсан ч залгаагүй. Хэсэг учир нь олдохгүй зууралтав. Ганцхан нараач биш болд ч гэсэн дасан сэтгэлдээ юу хайртай да юу орхиж чадахгүй байгааг нь мэдсэн. Би ахаад л уйлж унжаад орхихоо шийдэв. Тэгсэн ч болд над руу дандаа холбоо барьдаг хിവэрэ байсан юм аа. Би ч гэж би хариу өгөхгүй уулзахгүй гэж үсрээд л 2 цаг гүрийн тэрнээс цааш чадахгүй. Үүний дараа нарагийн ихчийн саналаар бас нөхцөл байдлаас болоод тэд хамт амьдрахаар болсон юм. Мэдээж бусдын мэддгээр албан ёсоор найз охин нь нараа байсан учраас би хинч биш байв. Тэдний хамт амьдрснаас хойш бид холбоогүй 3-4 сар болсон. Энэ хугацаанд би чөхлүүд хүн шиг болж дууссан мартах гэж махаа цайсан гэхүүдээ. Хавар сургуулаа төгсдөг жил ахаал болд над дээр ирж уулзаад надаас уушлах гуйж би чамайг их зовоосон гэхдээ амлын 2 сар намайг хүлээж 2 сарын дотор хамтын амьдралаа зогсоож мөгдийг шийдээд над дээр ирнэ гэж гуйв. Дурлал хүнийг дэндүү тэнэг болгодог гэж би зөвшөөрсөн. Бас 2 биш 4 сар хүлээсэн ч ёо чи. Oh my god. Эцэст нь нараа зодуулж гүй мөн их хараалгуулж байж би жинхнээсээ бүгдээс нь алгуулсан юм аа. Гол нь энэ бүх үйл явдлын 2 жилийн хугацаанд 2 жил үргэлжилсэн юм шүү дээ. 2 жилийн хугацаанд би дэндүү их өөрчлөгдсөн. Их дотгошоогоо ганцаардмал гунигтай хүн болчихсон. Бас энэ бүх зүйл дуусснаас хойш 2 жил өнгөрсөн байна. Би тэднийг одоо хамт байгаа эсхийг юу хийж хаана явааг нь мэдэхгүй. Нийт 4 жилийн хугацаанд би түүнийг мартаагүй. 4 жилийн хугацаанд би түүнийг мартаагүй. Хайрлахаа зогсоож бас чадаагүй. Одоо ч гэсэн зүүдэлж үргэлж сандаг. Хийсэн тэнэг зүйлдээ найзуудынхаа өмнө, тэр хүний өмнө, нарагийн өмнө одоо ч гэсэн гимшиж байна. Чин сэтгэлээсээ намайг уучлаарай гэд ганц хэлээгүүдээ харамсдаг юм. Үүнийг уншвал сонсвол өөрийгөө мэдэхгүй байсан ч нараа намайг уучлаарай найз минь. Тэр хоёрт чин сэтгэлээсээ аз жаргал хүсэж байна. Бас дараа төрөлдөө би энгийн жаргалтайгаар түнтэй ахин учрамаар байна. Мартахгүй гэхдээ итгэх гэж их хичээж байгаа шүү. Бас дээрдэж байгаа. Өөрийнхөө төлөө хийсэн ганц зүйл минь тэр хүнийг сонгох байсан юм аа. Эмэгтэй хүн дурлуулбал бүгдийг авнаа, дурлвал хуу хамагданаа. Тэнэг миний урт түүхийг уншсанд баярлаа. Өөрийнхөө энэ ичмээр түүхээ бусдад хуваалцах чадахгүй өчнөн жил багтраад байсан учраас энд хуваалцаж өөрийгөө эдгэхэд минь нэмэр болж сэтгэл минь уужрах болов уу гэсэн өчүүхэн бодлоор бичлээ. Oh my god. Энэ бол үнэхээр нөгөө нэг emotional roller coaster гэдэг шиг яг ингээд бүр дээш доош бүр тасралтгүй. Тэг би яг ингээд нөгөө залууг ихлээд нөгөөдг нь ингээд амиа орлно гэж нараа нь ингээд амиа орлно гэж тэгээд идэг тэгэн гут нь ингээд залууг нь ингээд окей бас хэцүү өрөвдмөрийн гэл ингээд бодож исэн чинь ингээд үргэлжлээд тусаа. Oh my god, I hate him. Yeah. The guy is definitely the problem. Тэ залуу бол яалтчгүй энэ түүхийн ингээд эсрэг дүрн байгаад байгаа байхгүй яалтчгүй ингээд энэ хоёр эмэгтэйгийн тийм бүр яг би одоо ингэж харж болно гэх юм уу? Одоо ингээд за нараа хохирогч мөн OP хохирогч мөн үү? Хохирогч мөн. Энэ залуу хохирогч мөн үү? Үгүй ээ. Яаж хохироод байгаа? Яг яаж хохироод байгаа? Хоёрын хоёр найз охинтой нааша цаашаа гүгээл энд ч жаргаал, тэнд ч жаргаал, энд ч хайрлуулаад, тэнд ч хайрлуулаад. Тэнд ч найзууд нь талд нь ороод
Энд ч найзууд нь ороод ер нь ингээд энэ чамайг чиний нэрийг барьж өөрийгөө аварч гараал тэ тэгээд ч байгаа ч юм билүү цаагуур нь чамайг найзуудаа энэ ингээд байдаг болохоор би ингэхгүй болдгоо маа гэж яриад өгдөг ч юм билүү чи юу яаж мэдж байгаа юм бэ? Шодрогоос. За тэгээд угаасаа тэгээд тэгдэж штэ. Хүн өөрийнхөө зовлон сонгодог гэд. Тэгэл яг өөрийнхөө сонгосон зовлон юм уу да? Тэ? Тэгэл ингээл нэг тийм өвчин зовлон шиг ингээл эн чинь ингээл гинт хийсч ирэл арга учир нь олдохгүй байгаа тийм асуудал биш гэх юм уу? Одоо энэ чинь яг ингээд өөрөө хүсээд сонгосон сонголт болохоор угаасаа энэ дээр өөрөө хэлсэн шүү дээ өөрийнхөө төлөө хийсэн сонголт байсан гэд түүнийг сонгосон нь. Тэгэхээр тийм яалтчгүй өөрийнх нь сонголт байна л да. Тэгэд ийм тохиолдолд яг хөө мэдээж одоо тэгэл толгойг нийлээл чи ч гэсэн их шаналсан байна гэдээ ахын цаашаа. Тэгэл өөр шулуухан тэгэл чи буруу юмсэн байна. Опи буруу юмсэн байна. Гэтэ тэрийг олж харж байгаа нь ингээд идэх ихний ялхам байла. Тэ? Тэгээд дараагийн ялхам нь магадгүй ингээд өөрийнхөө буруу хүлээж байгаа нь. Тэ? Тэгээд тэр нь хоёр дахь алхам нь байла. Тэгээ одоо гурав дахь алхам нь ингээд өөрийгөө чөлөөлөх юм болов? Энээс ингээд одоо ингээд надаа ингэ санагдаад байгаа байхгүй юу? Энэ OP маань өөрийнхөө одоо энэ хувь хүнийг энэ өөр хүмүүсээр ингээд тодорхойлоод байна гэх юм уу? Өөрийгөө ингээд би тааж ингэж ганцаараа ингэж харахгүй ингээл би бол ингээд болдгийн юм юу? Би бол нарагийн ийм найз би ингэсэн гэд ийм нөхцөл байдлаар ингээд дандаа ингээд өөрийгөө ингээд тодорхойлоод байгаа юм шиг. Зүгээр энэ бүхнийг ингээд хасаад бүгдийг мартаад зүгээр чи яг хин юм бэ гэд өөрийгөө нэг тодорхойлоод үзээсэй. Тэ? Яг юу мөрөөддгийн, юу хүсдгийн, юуны төлөө явж байгаа, юу чухалын, тэ? Ингээд энэ гадны хүмүүсээр биш ингээд одоо ингээд тэ ерөөс өөрийгөө ингэж бодохгүй гэсэн үг нөх шүү дээ. Одоо ингээд би ийм ээж аавын охин, би ийм охин байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгэж бодно гэсэн үг ерөөсөө биш. Ингээд ерөөсөө бусдаас хамаарахгүйгээр өөрийгөө нэг тодорхойлж үзээд. Тэ? Хувь хүн талаасаа яг гоё 100% урам яруу хэлж чадахгүй байна. Гэхдээ миний санаа хүрх болтгой. Тэгээд зүгээр ингээд өөрийгөө л ингээд ганцаараа ингээд бодож үзээл. Тэгэл өөртөө зөв шийдвэрээ гаргаад ингээд яваасай. Түүнээс ингээд өөр хүнийг бодоол тэр ямар мэдрэмж авч байгаа бол тэ? Тэр яаж зовж байгаа бол тэгэж өрөөсөө биш. Энэ хүн ингээд надад ирчүүл би ядж жаргалтай болно гэдгээр ерөөсөө төсөөлөхгүйгээр гэх юм уу? Ингээд чи өөртөө яг ямар аз жаргал ингээд өөрөө авчирч чадах, өөрхөн гараар авчирч чадах юм. Тэрийгэ бодох хэрэгтэй гэх юм уу? Яалтчгүй яг нөгөө аврагдахыг хүсдэггүй өөрөө хүсэхгүй байгаа бол нөгөө гадны хүн аварч чаддгүй гэдэг чинь. Одоо хэрвээ манай өвпид маань үнэхээр сайн залуу ингээд дурлаа гэж бодъё. Тэгээд ингээд гүгээд итгэдэг тэгэн гот ингээд өвпи өөрөө нөгөө нэг энийгээ хүлээн зөвшөөрөхгүй өөрөө тавьж явуулахгүй бол хизээж угаасаа жаргалтай харахгүй боломжгүй. Тэгээ өөрөө ч гэсэн хэлж чинь дараа өөр төрөлтөө тэр хүнтэй ингээд ийм асуудалгүйгээр жаргалтай байх юмсан гэд тэгэн гот ингээд одоогийнхоо энэ насандаа ингээд буугаад өгсөн юм шиг санагдаж байгаа болохоор ингээд надад бол бити надад бол ингээд цаашд ингээд зөндөө юм тэр байтугай ингээд гоё жаргалтай өдрүүд ирэх боломжтой болохоор тэрийгэ бодоод өөрийгөө бодоод тэгээд одоо ер нь тавьж явуулах хэрэгтэй гэж л би бол харин тэгж л бодож байна да. Яг тэгээд ер нь ингэж бити бууж өгөөрэй гэж л хэлнэ. Тийм штэ. Яг гоо бас ингээд хэлсэн штэ нөгөө нэг найз суучлах уужна гэд. Жинхэнэ амьдрал дээр бас магадгүй гуйсан зүг баха. Ингээд дотроо эн чинь бас ингээд яг дотроо хадгалаад яваад байгаа штэ. Тэгэл яг тэр уучлал хүсэж байгаа тэр үг чинь тэр сэтгэл чинь яг нөгөө найз чинь хүрдсэн тэр үед л магадгүй ингээд яг ингээд жинхнээсээ уучлахгүйсэн болно гэх юм уу. Тэгээд яг жинхнээсээ тэр одоо өршөөхтгүйсэн ч гэсэн чөлөөлүүд нь гэх юм уу нэг бодлын. Ингээд өөрийгөө ингээд одоо нөгөө ингээд буруутгах байгаа сэтгэл нь арай нэг
ядаж ингээд зөв зүйл одоо зөв арга хэмжээг авах зүг рүү нэг алхам хийсэн болохоор ингээд өмнөх ингээд нөхцөл байдлаасаа арай дээрдэж байгаа гэх юм уу юмс. Тэгээд тэгж хараад байгаа юм болов уу ингээд одоо тэр залуу ингээд тэр охины тэр одоо нараагийн төлөө нарааг ингээд хохирохгүйгээд ингээд хичээж байгаа болохоор их сайн хүн гэж хараад байгаа юм шиг санагдлаа. Надад бол зүгээр л амар хулчгаар юм шиг санагдлаа. Тэнийг эргүү ПВ яг хэлэх гэсэн чинь бас чадахгүй байна гэж. Бис нэг тийм амар хараалаас амар хэлдэг болохоор. Тэгэхдээ надад бол нэргүү ПВ л гэж бодлоо. Тэгээ хүний хайрлт хүнийг хэлсэн чинь бас муухай юм тийм. Гэтэ одоо тэгээд гадны хүний бол ингэж л харагдчихээн. Тий. Гадны хүнд бол тэгж л харагдчихээн. Тэгвэл энэ залуугийн талд ороод өмөрхөн баг байхгүй хаа. Энэ залуу баг өөрийгөө өмөрөхгүй юм шиг надаас надад. Энэ залуу өөрийгөө үнэхээр яг piece of shit гэж мэддэг тэгээд ингээд. Тийм. Мэддэг тэрийг хүлээн зөвшөөрсөн учраас ингээд яваад ич чадж байгаа юм шиг. Би тийм ээ. Би угаасаа ингэ муухай юм байхгүй юу? Муухай юм болохоор ингээд тийм чи яагаад хайрлаад байгаа юм бэ гэд ингээд байгаад байдаг. Яг нэг тийм хүмүүс эдэн штэ ингээд тэр нэг нөгөө incompetence-аа ингээд ашиглаад weaponize хийгээд байгаа юм шиг. Яг үнэхээр бол үнэхээр кино цаашаа юм аа. Харин тийм. Энэ бол ялтчгүй. Дагуурын толгой. Тиймэрхүү юм бодогдоод байгаа юм надад. Heavy subject guys. Heavy subject matter. Тэгээд бас энэ айгүй personal хувийнхаа энэ айгүй vulnerable байж байгаа. Энэ мөчөө ингээ хуваалцж байгаа байхгүй. Тэгээд хингүүт ингээд үнэхээр хийх гээд хичээж байгаа нь ингээд харагдаж байгаа учраас бас ингээд чи яагаад тэгтэд байгаа юм бэ гэл ингээд шууд ингээд ийм эсрэг ийм сүрэг хариу бол би бас ингэж өгмөөргүй. Тэ чи ямар муухай юм бэ гэдэг ч юм уу тэгэж өрсө бодохдохгүй. Тэрүүний ингээд нэг 10 жилийн нэг охин байсан штэ. Тэ би өөрийгөө яаж хайрлах вэ гэд асуусан. Яг тэр асуултан дээр энэ OP бас очих хэрэгтэй байгаа байхгүй. Одоохондоо яг очоогүй байгаа. Тийм ер нь бас ирээдүй тийм ч бас бүрхэг харагдахгүй л надад бол. Бас найдвар байна. Зөндөө байна. Тийм яг бити бууж өгөөрэй. Тийм бити бууж өгөө. Өнөөдрийн сторинуудад ер нь бүгдөө л яг тийм бүгдээрээ ерөнхийд гол нэг тим нь болохоор өөрийгөө хайрлаарай гэдэг. Итгэл найдвар бити алдаарай. Тийм л мессеж ер нь бүгдэнд нь хэрэгтэй байлаа. Тэгээд гоё байна. 2025 оны сүүлийнхээ подкастаар яг нөгөө сонсогч нарынхаа бас энэ сторинуудыг сонсоод тэгээд яг гэдэг гоё мессежтэй дугаар. Тийм. Одоо манай подкаст маань эхлээд өмнөх дугаар дээр ярьжсэн. Одоо бол хагас жил болж байна. Хагас жил болоод тэгээ хагас жилийн хугацаанд бас ингээд энэ сторинууд бит хоёртой хуваалцах хэмжээний ийм сонсогч нартай болсондоо бол маш баярлж байна. Тэгээд 2026 онд бас бит хоёртой хамт байгаарай. Тэгээд энэ өөрсдийнхөө сторинуудыг бас явуулсараагаарай. Тэгээд бит хоёр бас чадлаараа одоо энийг чинь хуваалцах одоо бусдуудтай бусад бас сонсогч нартайгаа хуваалцахыг одоо ингэж хуваалцахад туслах болно. Тэгээд үлдсэн 2025 оны үлдсэн эдэн нэгтээ бүгдээрээ сайхан баярлаарай. Чиний оноо сайхан гаргаарай. Тийм сайхан баярлаарай. Тэгээд бүгдээрээ дараагийн дугаараар уулзцаа. Тэгээд сая өнөөдөр стори оруулсан хүмүүсүүд маань бас дахиад апдейт энэ хийгээд явуулвал чөлөөтэй шүү. Апдейт хийсэн хүндээ бас дахиад баярлалаа. Тийм тэгээд сайн явж байгааг нь сонсох сайхан байлаа. За баярлалаа. Баярлалаа.